За ингээд Kali-д чемпион part 6. Энэхүү бичлэг chapter 63-аас 128 буюу дуустал нь ярих болно. Өмнөх part дээр Kali нутаг буцахдаа нэлээд болж эцэст нь нэг Aegis рүү явсан билээ. Одоо хэдүүлээ Aegis дэх Азагийн байдалтай танилцсанаа. Үнийг хэлэхэд Азаа маань төлөх өрөөхтэй хэцүү байгаа ба энэ бүх өрийг бароногод олж Азааг байхгүй хугацаанд тавиад эрхний хамаарлаасаа болоод Азааг ирэхэд хэвтэрт орчихсон байжээ. Тэгээд ийм их өрүүлдээгээд өөрөө нөгөө орн руу явчихаж Азагийн 8-ны аялаас олсон бусад мөнгө бүгд нийлээд журийг бууруулаагүй бөгөөд Азагийн бусад гэр бүл 8-аачтаас зээлсэн мөнгнүүд нь бас төлөгдөөгүй байгаа юм байлээ. Тэгээд энэ 8-аач 30 мянган гэлдээ намар хүртэл хүлээх боломжгүй боллоо гэд мөнгөө нэхэд Азаа боломжгүй байна гэдэг. Нөгөөх нь тэгвэл бэлтгэлийн төвөөсөө хэдэн боксчин зарчих гэх ба Азаа бас л тэгж чадахгүй бөгөөд боксчд бол Aegis-ийн орлогын хүүсгэр шүү дээ. Тэгээд угаасаа зарлаач хангалтгүй. 8-ачээр тэгээд мөнгөгүй дээрээс нь боксчдоо зарахгүй яг яах гээд байгаа юм гэж нөхцөл байдал хурцдах үед гаднаас нэгэн би эхлээд хүлээх гэж байсан юм. Гэтэ юу болсныг нь сонсоо тэгж чадсангүй адагтай. Эсвэл би таныг одоо баруунаас гэж дуудахгүйгээ дуудаа уулзаагүй хүн орж ирдэг. Kali Азаагаас энэ хүнд хэдийн өртөөг нь асуухад Азаа энэ чам тамаагүй битгий оролц гэхэд хажуунаас нь 35 мянган гэлт гин. Kali ш түүний нөөрлөө 40 мянган гэлж идэв. Илүү гарсныг нөхөн төлбөр гэж бодоорой гэдэг. Мөнгөөр зодно гэж энэ юм уу та. Нөгөөр бол мөнгө харахаар шууд нүдэнд сэрэгдэг юм байна. Төрөний гаргасан бүдүүлэг занг минь уушлаарай гээд гарахтаа чиний нэр Kali гэлөө. Ямар сонссон юм шиг нэрвэ гээд явдээ. Kali Азааг тэр 40 мянгаыг өөрт нь буцааж төлөхгүй байхыг хэлэхэд Азаа өөрийг нь буцаж ирэхгүй байх л гэж бодож байлаа гэх ба манай хүн би хоцорсон ч гэлээ ямар нэг амлалт ивдэггүй бистэй гэдэг. Азаач мэдээж үгүйгээд хөөрхий нэмсэглэнэ. Бароногод бол Азааг буцаж ирээд удаагүй байхад өнгөрсөн ч Азаа гүнэглэхээ оронд түүн дээр ирсэн бодит байдлын учрыг олох шаардлагатай болж аавынхаа өрийг төлөө заагүй байжээ. Азаа Kali-гаас өнгөрсөн 2 жил ямар хөө байв чи одоо боксдоо сайн уу гэж асууна. Манай хүн болохоор би өөрийгөө муу гэж бодохгүй байна гэсэн Азаа. Тэгвэл Aegis-ийг орхи. Чи одоо ирэх чөлөөтэй хүн. Би эндхийн эзний хувьд чамайг хүлээж авахгүй. Би чамайг битгий ирээсэй гэж найдаж байсан. Би Aegis-ийн хариуцлагыг үрэх нэгэн. Би юучгүй нэгэнтэй хамт ирээдүйн амлалт өгч чадахгүй гэж нөхцөл байдлыг гинэт хурцадмал болгоно. Kali Азаагаас яагаад тэгвэл 2 жилийн өмнө тэгжэлснийг нь асуухад би тэр үе жахнараа байсан. Одоо бодит байдалтайгаа нүүр тулж байна гэдэг. Азаа манай үнийг гараад явхад гэхдээ чи өснөрөө амарч болно. Буушны найзуудтайгаа ч уулзаж болно гэх ба. Kali гарч авсны дараа Азаа уучлаарай Kali. Чи манай гэр бүлээс уягдах хэрэггүйгээд уйлж байдаг. Манай хүн тэгээ сэтгэл санаагаар сонирн болчихсон сууж байсан. Хажуунаас нөгөө 8-аачин гарч ирснэ. Яриа өдөх бөгөөд Kali ч надад мөнгө байхгүй. Чамайг зодохоос өмнө явж үз гэдэг. Чиний талаар олон зүйлийг би сонссон. Махчааг нэгч Kali. Яв гэж хэлсэн биз дээ. Яагаад вэ наа? Би түүнд хэтэрхий их саад болсон бололтой. Би түүнд уух зүйл авч өгье. Гэтэн манай хүн зэрлэг хүн шиг авирснаасаа уушлалт гуйдیں۔ Энэ залуу Kali-г Доремоны махчин ялсан. Гэмтэлтэй үлтээгөөр Короны тэмцээнд ялсан учраас түүний тулааныг 2 жилийн дараа үзэх хүмүүс их байгаа. Өөрөөр бол их мөнгө олох боломжтой гэж байдаг. Энэ 8-аачин залууг Jetro гэдэг юм байна. Мань хүн бол өнгөрсөн 2 жилийн хугацаанд Азаад юу тохиолдсныг нь асуусан. Азаа маань өмнөх барооноос болж үнэхээр хүнд өрөнд орчихож. За барыг хүү тооцоотойгоо нийлээд 300 мянган гэлт авах юм байна. Тэгэд ганхаж буй Aegis-ийг тогтвортой болгох ганц сонголт нь алдартай гэр бүлийн нэгэнтэй гэрлэх байж. Одоо Aegis санхүү болон нөлөөлөөрөө унаалтанд өртсөн байгаа гэсэн үг. Манай хүн эдгээрийг сонсоод би түүнийг ийм хүнд зүйлийг үүрнэ гэж бодсонгүй. Сонсож ханлаа гэд гарч явнаа. Jetro бол би энд нэг хэсэгтэй байх учраас тусламж гарвал хэлээрэй гэдэг. Kali тэгээд энэ миний өмнө нь боол байснаас болоогүй юм бол Азаа юу нугаад байна гэж бодно. Ямар ч тач манай хүн удаан уулзаагүй найзуудтайгаа уулзгаад Сарла багш маань хөлөө эмчлүүлсэн чамд би атаархаж байна. Ийм хөлтөө учраас надад идэвхтэй байх боломж байхгүй гэж хэлнэ. Kali тэгээ түүнийг сайн арсан булчмаас алдаад бас Сарл үстэй болцсон байдаг. Яг угаасаа л Сарл байсан л та. Гэтэ энэ бол насных юм шиг байгаа. Манай хүн багшаасаа Торос Кичо хоёрыг хаана байгааг асуудал. Кичо амрах хэсэгт харин Торос тулаантай явчихсан байгаа. Тэр одоогоор 67 ялалтай. Удахгүй ирэх чөлөөтэй хүн болох болно гэд үйж өдөл. Ногооно өөрөө гараад ирнэ. Гэхдээ ногооно маань нүдний хаалттай болчихсон байдаг юм. Тэгснэ. Би тулаанд нэг нүдээ алдсан. Гэхдээ миний өрсөлдөгч илүү хохирол авсан гэх ба. Боксч хүн нэг нүдээ алдна гэдэг бол асар том сул тал болно штэ. Ногооно маань цаашид яах юм бол Kali-гоос ровог орлоод очсон. Бүр том чон болчихсон. Бас хамгаалах бэлтгэгнүүдтэй болсон байдаг. Энэ үед Kali генет нэг зүйлийг анзаарсан бололтой бэлтгэлийн камп руу яран гүйдэг. Орой болсон учраас харуулууд
Хатагтайтай ямар ч дотн байлаа гэд би чамайг одоо оруулж болохгүй гэхэд нь Кали. Энэ хоёрыг нэг зөхөө цааш орж Азаг хайнгүй нэ. Азаа бүр хагас жилийг нуугдмал өнгөрүүлсэн гэхээр нэг зүйл хачин байгаа нь ойлгомжтой байсныг манай Кали сүүлдэл ухаарлаа. Олоод очсон Азаа маныг хүүхэд эврээд сууж үдийн. Энэ мөчлөл Калигийн амьдрал өөрчлөгдлөө. Манай хүн чинь болчихсон байснаа ч мдээгүй байж. Азаа хүүдээ сорин гэж нэр өгсөн байх ба энэ нь өвөөгийнх нь нэр юм гинэ. Азаа яагаад өмнө нь хэлээгүй вэ гэхээр манай үнийг өөрчилгөж магадгүй гэж бодож байж. Азаа тэгээд чи энэ хүүхдийн төлөө хариуцлага урьж чадах юм уу гин. Кали бол юу яриад байгаа юм бэ? Энэ бол миний хүүхэд штэ. Хариуцлага хүлээнэ гэж хэлсэн Азаа. Тэгвэл чи боксдгоо болоод эндхийн эзэн бол. Бокс чин Калигийн эр үеийг дуусгав. Би энэ хүүхдэд аав нь боксж байгаад амиа алдсан гэж хэлмээргүй байна гэдэг. Азаа манай үнийг үргэлж ялдаг бас давхар үргэлж үхлийн ирмэгт очдог учраас л тэгээд байгаа юм л та. Түүнийг том болохоос өмнө өгчих үлхүүдээ юу гэж хэлэх юм? Чамд өгөхгүй байх баталгаа байгаа юм уу? Хэрвээ чи боксто болоод гэрлүүл язгууртан болно гэж хэлдэг. Ер нь бол Азаа манай үнийг боксчны амьдралаа үргэлжлүүлээсэй гэд бодож байсан болохоор л манай үнээс хөлөнд гэдгээ нуусан байна гэж Кали бодонгоо. Ногоонотой боксож байх ба ногооно нэрэл нүдэ алдсан учраас яалтчгүй орон зай баримжаа нүүр болчихгож. Кали түүн зүгээр л боксдгоо болчих гээд хэлтэл ногооно. Чи хөлний бэртэлтэй ууж тулалдаж болоод байсан биз дээ. Чи суу тухаантай боксчин. Харин би энгийн гэдгээ мэдэж байна гэд уурлнаа. Кали хариуд нь чамд ирэх чөлөөтэй болох шалтгаан байгаа юм уу гэж асуусан. Ногооно ч бэлтгэлийн дөвийн нэг тоогооч эмэгтэйд сайн болоод удаж байгаа бөгөөд тэр нь ч манай ногооно дуртай юм байна. Даанч боол ирэх чөлөөтэй үнтэй гэрлэж болохгүй учраас ногооно аль болох хурдан ирэх чөлөөтэй нэгэн болох хэрэгтэй. Үүнийг сонссон Кали ногооногийн өөрт нь үргэлж тусалж байсны ачийг бодож түүний хинэгэндээ хамт байх зорилгыг нь ойлгоно. Дараагаар нь Кали Азаа дээр очиод би Эйжистийн барон болъё. Би тэр хараал идсэн язгууртнуудын нэг болъё. Боксчин Кали одоо Эйжистийн барон болно гэж түүнд хэлдэг. Азаа Калигийн хүчтэйгээ батлахын тулд өөрт нь үнэхээр чухал бүх зүйлээ хайдагт нь дуртай учраас түүний хойноос чангаалгүй. Урагш нь алхахуулахын тулд Калиг битгий эргэж ирээсээ боксчноо үргэлжлүүлээсэй гэж найцаар иржээ. Харин одоо Кали түүнийг сонгож байна шүү дээ. Кали болон Азаагийн гэрлэлтийн мэдээ Эйжис дээр зогсохгүй хаанд усаарч тархжээ. Зарим ноёд язгууртнууд үүнийг дэмжсэн ч дийлийнхэн тэднийг харааж боол болон язгууртны гэрлэлт өмнө нь хизээж тохиолдож байгаагүй бололтой. Энэ яг л дээд давхаргийнхны эсрэг бослох шиг байж. Эйжист одоо ч амьд байгаа бах нэ. Эндээс 7 хоногийн дараа боксийн нөхөрсөг тулаан болох гэж байгаа бөгөөд одоогоор тороос эзгүй байгаа учраас ногоогоос өөр туршлагатай боксчин байдгүй. Сарла баг шүнэндээ би энэ тулаанд ялахыг бодохгүй байна. Бас нөхөрсөг тоглолт мөнгө олохгүй гэдэг. Харин Кали, тийм ч гэсэн бид энэ ажлыг хийх хэрэгтэй. Үлсгэлэн үргэлжлэж уур хилэндээ авцсан иргэдэд бид өөр хийж чадах юм байхгүй. Үүнээс гадна намайг боолоос эзэн болсон дургуц хүмүүс байгаа. Энэ бол миний баруун Эйжистэй барих анхны ажил. Хэрэг бид энэ удаа алдвал хүмүүсийн итгэлийг чалдана. Бид заавал ялна гэж хэлдэг. Кали ногооног энэ тулаанд оруулаад бүх мөнгийг нь төлчихье гэтэл Сарла багш. Чи кич одоо дотнож гэлээ одоогоор түүнийг ирэх чөлөөтэй болгох боломжгүй. Бас бидний одоогийн нөхцөл байдал сайн биш. Кали чи гараад ирвэл чи гэхдээ боксоос гарчихсан шүү дээ мартаа гэдэг. Сарла багш өрөөнөөс гарч явахдаа дотроо бол боксын тулаанд ордог язгууртан гэж байхгүй л дээ. Гэхдээ иргэдийн хамгийн ихэр харахыг хүссэн боксчин бол Кали гэж бодож байдаг. Манай хүн ч нэрээ одоо хүртэл нөгөө зүйлтэй Азаад өгөөгүй л байж байдаг. Одоо өгчих юм бол зараад мөнгө болгочихно гэж бодож байгаа юм. Одоо түүний хамгийн түрүүнд шийдэх ёстой асуудал бол орооцолцсон үр зээлүүд. Энийг шийдэхэд ямар нэг нэхлэн бодох хэрэг болно. Удамжаар Калиг алхахад хүмүүс тэр шин барон байна. Цохоос өөр юм чадахгүй зөлбөн. Энэс барон Гадолфтай байсан хамаагүй дээр гисгэж байдаг. Манай хүн өөрийгөө бас Скандриад л улс төрийн хүн биш гэдгээ мэднэ л дээ. Тийм болохоор л хэнийг нэг хажуудаа авах гээд байгаа юм. Тэгэд мань хүн бол нөгөө нэг 8-очин Жетро дээр явж очоод чиний тусламж хэрэг болоод байна гэсэн. Надад мөнгө алгаа. Чиний борон болсон ч хамаагүй. Мөнгө зээлүүлж чадахгүй. Тиймээс явлаа гэж мань хүний уурыг хүргэнэ. Мөнгө зээлүүлээд их гээгүй штэ. Манай Калигийн санал бол түүнийг доороо нэгтлэн бодогчоор ажилуулах. Азаа ихэндээ энэ шийдвэрт нь дуртай байдаг хүч бүгдийг нь Кали даатахаар болно. Өнгөрсөн өдрүүдэд Кали газрынхаа төлөө хичээж ажиллаж байгаа бөгөөд өрнөөсөө багасаагч төлж байгаа бол түүнд нэг л хоосон санагдаж байлаа. Кали, би өнгөрсөн 3 жил боксдохын төлөө л амьдарсан. Харин бараанд болсон сойш би өдрийн бэлгэлзүүдээ хийхээ болсон. Би энэ ертөнцид яагаад ирсэн бэлээ? Шалтгаан нь юу вэ? Гэд манай хүн үнэхээр л дуртай зүйлээ хийхээ болчихсон болохоор сэтгэл санаа нэг цаад мугартаа боксоо бодсоор
За ямар ч тач Count Doraemon ирсэн байдаг. Зөөлөг гэж тэр нэрнгээсээ бараа нь олцгож. Тэгэхээр одоо алтартай бокс ч бараа нь олж гайхалтай. Гээд Doraemon бүр боол байсан маань хүнтэй гар урж байгаадаа итгэж чадахгүй байдаг. Нөхөрсөг боксын тулаа маань Doraemon-ы бэлтгэлийн камптай болох ба Калинуудаа боксчдоо өрөө сонгосон. Тэд махчин шиг хүчтэй биш ч гэлээ бүгдээрээ сайн гэж хэлэх бөгөөд махчин тэр үеэс хойш түүний тулалдах хүсэл огт алга болсон. Сэтгэл санаагаараа эвдэрсэн. Ямар ч байсан чи өөрөө тулалдах юм уу гэж Doraemon-аас суугаад манай Калиг оролцохгүйг нь мэдээд Кали бас тоороос байхгүй. Бас сохор цөгөрцөг Кичаг хасах юм бол тэд бүгдээр анхлан суралцагчаад ашгүй дээ. Би тэднийг зөрүүлж чадах юм байна гэж бодноо. За тэгээд тулааны өдөр боллоо. Жет руу маань өөрөөсөө мөнгө гаргаж ирэхдээ талах тарааж байгаа бөгөөд Калид яг мөнгөө буцааж өгнөөстэй. Count Voldemort-тэй танил гэдэг чинь үнэн байсан чинь дээр шүү гэж хэлнэ. Ард иргэд бол тэр их мөнгөтэй бололтой. Бидэнд ямар их талах өгснгийг хараач гэцгээж байх ба. Зарим нь мань хүнийг арай өөр байх болов гэж бодож байсан юмсан. Гэтэл бусад эзэдтэй адилах юм гэцгээж байдیں۔ За тэр ч яг манай талаас гарах эхний тулаанч бол Ширам. Санаж байгаа бол манай Калиг жаахан басамжилж байсан. Ямар ч тач тэгээд Кали тулааныг эхлүүлнэ. Хүмүүс бол өөрийн талын боксчин буюу Ширамыг дэмжиж байдаг. Калигийн хувьд манай тал ялах нь чухал байлаа. Ургац ураах улирлын өмнө иргэдийн уурыг намдах нэг зүйл нь энэ юм. Манай үний нэг таамаглал үнэн байсан нь түүнийг эзгүүд боксын тулаан илүү орчин үе рүү дөхөж очсон байх ба. Магадгүй Калиг энэ ертөнцид ирснээс болж энэ бүхэн хурдсан ч үж болох юм. Ширамыг цогиулахад хүмүүс зөв наадга хэдий хэсэг болох гэж дарамт өгөхгүй Ширам. Сэтгэл нь төгснө үү яасан өрсөлдөгч рүүгээ зогсоод айгуу дайрч эхэлнэ. Ингэж дайрахлаар дараа нь тамиргүй болж зодуулан штэ гэж Кали бодох ба. Ширам амьсгаадаад эхэлдэг. Тэнэг амтан чиний ээлж дууслаа. Чи намайг цохиулна гэж бодоо юу? Ийм уу цохиултанд. Ингээд Ширам зодууллаа. Тэдний тал өрсөлдөгч нь айл хэдийн тулалд хааргүй болцоход байгаад бүр дайрхаа болохгүй л байдаг. Тэгэхээр Doraemon манайхныг уландаа ортол яарлагдахыг харахыг хүсэж байгаа хан гэж Калиг бодох үед хүмүүс яаж ингэж хожигддаг юм бэ? Өхвөл таарна. Ээжэстийн гутам шиг вэ гэсгээдэг. Энд чинь шүү дээ. Намайг энэ дуучлаарай. Гэхдээ манай хүүхдүүд заримдаа ширүүдүүлээд байдаг юм. Боксын тулааны үед ийм зүйл болно. Буучин боксчны хуваар шулуун шийдвэрлэг байна шүү. Кали тэгээ тэдний зөрүү их байна. Ногоос бусдна юм уутай. Ширам сүрсэтэй ч гэлээ бэлтгэхэд 7 хоног хангалтгүй гэж би мэдээд байсан гэж бодох ба. Дараагийн манай тулаанч мөнлэдэл Doraemon-ы боксчинд ядах хамгүй ихүүлчнэ. Иргэд бүр чи хог ямаа таны эзэн чинь алтартай боксчин байхад ингэж хожигдлоо. Ялахгүй юм бол өхөөч гэж ойрлолоо төвчээр нь алдарлаа. Дээрээс нь Count Doraemon. Би хоёр ялчихлаа. Тэгэхээр энэ миний ялалт бололтой. Хичо танаа сүүлчийн тулаанч үлөө. Гээд бүр манай хүний шарыг малтаад байдаг. Хичоод ширүүн байсан шүү. Гэхдээ одоо манайхаас гарах тулаанчтай хавтахгүй байх. Тэр манайхнаас хамгийн дөвөж гарч ирж байгаа тулаанчтай нэг. Би түүнийг олон жил сайн бэлдсэн юм. Чирон. Гээд эсрэг талаас нэлээд сайн боксчин гараад ирнэ. Манай цүлийн найдвар Ногооно. Кали бол бид аль хэдийн хожигчглоо. Гэхдээ олон нийтэд бодоод энэ удаа ялах ёстой юмсан Ногооно гэж бодож байдаг. Ногооноч Кали би чам шиг хүчрэхийг болохыг хүсэхгүй байна. Гэхдээ эрх чөлөөтэй болж бусдын адил амьдрахын тулд би ялах ёстой гэж бодоод эхэлнэ. Нэгнүүдээр орон цагаа хэмжих хэцүү юм. Гэхдээ бүхнээ хийх хэрэгтэй. Нэгнүүдтэй боксч ямар хачи юм бэ? Түүнийг өртүүлвэл би баларна. Юу? Тэр миний хараагүй хэсэгт орох гэж оролдож байна. Гээд Ногооно дайртал. Нөгөөдөгч Ногооногийн бүх дайралтаас бултаад инээдтэй юм. Надад зөвхөн махчааг нэг чи хүн л үзээтэй байх болно гэж хэлээд. Манай үнд зайг өгөхгүй шахаад. Үлдсэн өдөр үчинд дайрах уу? Гээд Ногооног хэрцгийгээр зодноо. Тэгснэ бүр махчааг нэгч. Чиний нэрийг сүүлийн 2 жил залхацлаа сонслоо. Тааруул цувалдрыг ч аавна гэж бодож байсан юм. Тэгэхээр чи язгууртан болоо дахиж элсэн талбарт гарч ирэхгүй гэсэн үг үү? Ямар гутам шиг вэ махчааг нэгчаа. Гэж баах юм ярьснаа. Ногооногийн нэг хурууг хугалчт юм да. Бас болоогүй. Одоо чи язгууртан болсон болохоор хуруугаач өрөхгүй юу? Март гэдэг. Doraemon ч бахан антал инех ба. Манай Кали. Би ягаад энэ ертөнцөд ирсэн бэлээ? Сөрөн гэж бодоод хэсэлгүй. Уучлаарай азаа. Би сайн болохгүй бололтой. Барон Doraemon дахиад нэг тулаан байвал яаж вэ? Гэт Кали твжээрөө үсрээд орчдөг. Барон ээжэст ороод ирлээ. Тэр тулаалдах юм уу? Махчаагнагч язгууртнаараа ороод ирдэг ямар гинти явдал вэ? Барон ээжэст. Хүмүүсийн дуу илүү ойрхон болох хүртэл амраадах.
Хэрэггүй. Би үнийг халахаас өмнө дуусгана. Тэгэхээр махчаагнагчийн цувалдар хий хоосон дэврэгэл байж онцгой юм юу ч алга. Чи амаараа үздэг юм уу? Энэ ямар гэж өвч вэ? Би чам нэг юм л хэд над махчаагнагч гэдэг нэрийг чинь би үзье яддаг. Тиймээс дараагийн нэрээ би өөрөө сонгоно. Гэж ширүүхэн болох нь энэ нөхөр Калигийн өмнө нь тулалдаж байсан боксчдоос хамгийн хурдан нь гэхээр боксч юм байдаг ч. Манай Кали буцаж чадахгүй хэмжээний биш байдаг. Нөгөөх нь тэгээд Калигийн чадвараа нүдэндээ авна гэд түүний нүдийг цогчноо. Маньхүү өөрийгөө бэлтгэл хийхгүй яваад мэдрэлгүй болчихж гэж боддог ба нүдрүүн цус урсаад байгаа болохоор өөрийг нь занганд оруулахаар хамгаалалтаа буулгаж өөрлөгөө дахин нэг цохиулна. Хүмүүс бол яагаад өөртөө итгэлтэй аашилж байснаа гэнэт бие бариад байгаа юм гэд хашгиралжгүй яах вэ? Чимээгүй уцгааж болох уу? Би зүгээр л тулалдмаар байна. Гэтэ би өдийг хүртэл юунд хүрснээ хаяхгүй. Би өмнөхөөсөө чангал зөгсөн доо. Тэр яагаад унахгүй байгаа юм бэ? Би нэг удаа өвдөлт мэдэрдэггүй хүндээ тулалдаж байсан. Яаж ч зөгсөн унахгүй хамгийн амир нь байсан. Тэр зүгээр л өвчин мэдэрдэггүй царайлдаг байж. Сайн байна. Наадхаа шахаад өг. Дөрөөмоныг бутал. Цөгөрцгийн цогцсон газар. Энийг Кичогийн төлөө. Үүнийг өөрт нь санааж явахаар болгоё. Гэт Кали ногооногийн хариуг авч хурууг нь хуглаад бараан Дөрөөмонд хандаж танаа үлцэн хоёр бокс ч тийм муу нөхцөл байгаа юм шиг харагдахгүй байна. Үргэлжлүүлцгээе хүү гэж хэлнэ. Арай ачтэй. Чамд язгууртан боосны дараа жуухан алга уу? Үгүй ээ. Энэ тэнийг тулаан ингээд дууссан. Би ч ядарч байна шүү. Одоо биш юм бол хизээ гой нэртэй болох юм бэ. Нөгөө хоёр нь тэгээд би эхэлж үзнэ гэд маргалдана. Кали бол тэр хоёрыг утгагүй маргаанаа дуусгаад зэрэг хүрээдэр гэдэг. Тэгээд дотроо уучлаарай азаа. Одоо би амьдралынхаа тухай бокс оролцуулахгүйгээр чадахгүй. Боцончлон боксоос гарна гэдэг боломжгүй амлалт юм байна. Миний нүдийг хагаад байсан цус тогтчихсон. Бас энэ хоёр чирооны төвчнээс хоол доогуур. Одоо хүмүүсийн өсөж буй зүйл бол талхамтын зүйл биш. Харин тэдэнд ирээдүгэн даах итгэл найдвар хэрэгтэй. Гэж бодсоор манай Кали тулаанаа дуусгаад би нэгэн цагт яг л чам шиг язгууртны өмхөн үнрийг твчиж нүрээрээ газар хэвтэж байсан. Гэхдээ би нудургаараа энэ үртэл ирж чадсан. Ирээдүйч муу адил би хизээж ялагдаж байгаагүй. Надад итгэх хэцүү бол зүгээр миний нудраганд итэг. Гэж Кали цаашид боксдгоо зарладаг. Тулааны дараа Кали би уг нь хизээж боксдгоо гэж амласан байсан юмсан. Гээд сууж байсан ногооноо Калид хандаж бокс чиний амьдралын утга учир юм байна гэж хэлнэ. Нэг гой гинтийн мэдээ ногооногийн тулаанаас хойш эрх чөлөөтэй болгож байгаа юм байна лээ. Гэхдээ 2 жил боксын зааварлагч хийлгэх нөхцөлтэйгүр үүнд ногооноо маань Калид үнэхээр талархнаа. Шударгаар хэлэхэд Кичо нэг нүдтэйгээр өрөө дараад эрх чөлөөтэй болно гэдэг бараг л боломжгүй байсан. Оройн Кали азаагаас чи намайг амлалтаа биелүүлээгүй болохоор ууртай байна уу гэсэн. Марта би чамайг угаасаа биелүүлж чадахгүй гэж мэдж байсан юм гин. Кали тэгээд азаад чи болон бидний үхэд надад үнцэнтэй. Гэтэ би боксоо үргэлжлүүлнэ. Би үлцэн амьдралдаа хоосон мэдрэмжтэй амьдарч чадахгүй гэж хэлдэг ба хариуд наазаа. Сорин аав нь хажиж юм гэж асуувал яах болж байна. Гэсэн манай Кали сайн мэдэхгүй л юм. Ривэ аав яагаад боксдоо болсон юм гэж асуувал ээж та хоёроос ч болоод болчихсон. Гэвэл удгартай сонсогдно. Эцэст нь би аврах болж түүнээс цаашаа хоригөлгүй болоод болсон гэвэл би аавынхаа үнцнийг хадгална үстэй гэж хэлнэ. Азаа бол би яагаад чам шиг галзуу залууд сайн болчихдаг байна. Гой бүтгий хүрээгээд манай хоёр нэгээ ойлгож нэг юм шийдэл төрнэ. Хэд хоногийн дараа Торос болон зааварлагч нар тулаанаа дуусгаад эрсдэлсэн байдаг бөгөөд барууны эжэст болсон Калитай уулзахын түүн нэг л хачин байгаа бололтой. Кали Торосыг хараад нэлээд том биетэй болж гэхдээ тэнцвэрээ хадгалжээ гэд бодож байтал Торос ой Кали чи 2 жилийн өмнөх тэр 8-аа илаас хойш хадагтай азаатай хамт байжээ. Гээд мань хүнийг цохиод авдаг. Яасан гэсэн Торос ч бас азаад сайн байж л дээ. Одоо тэгээд өнгөрсөн бол өнгөрсөн штэ. Торос маань эрх чөлөөтэй болж байгаа ба сүүлийн 5 жилд өөрийн хүчээр эрх чөлөөгөө олж авсан анхны боксч юм байна лээ. Ер нь бол Торосыг ээжис бэлтгэлийн кампыг хэцүү үед нь чирсэн тулаанч гэж хэлэхэд буруудахгүй байх. Торос тэгээд Калиг боксоо үргэлжлүүлэх юм уу гэж асуудیں۔ Калич би язгууртан болцоход болох гэж байсан гэж хэлтэл Торос би тэгвэл ээжистэй холбоогүй болъё гэдэг. Битгий сонин царай гаргаад бай. Би анхандаа ээжистэд үлдэх гэж байсан. Тэгээд надаас болоод болчихож байгаа юм уу? Азаатай гэрэлчихнээс болоод мэдээж би хадагтай азаад сайн байсан. Гэхдээ ийм энгийн зүйлээс болоод намайг гарч ийн гэж бодоо юу? Би эрх чөлөөтэй болонгуудаа боксыг орхино гэж төлөвлөж байсан. Би нэр төр хөрөнгөний төлөө шаргуу бэлтгэл хийдэг байсан. Гэтэ миний бодол Кали чамайг хараад өөрчлөгдсөн.
Бокс миний хувь зүгээр дуусгуураас илүү зүйл болсон. Би чам шиг нөхдүүдийг нударгаар авахаа алдуулах нь сайхан зүйл гэж боддог болсон. Ямар ч байсан би хаант улсын тэмцээнд өөр кампус оролцсон. Нэг кампус нэгээс илүү оролцогч орох нь хориотой. Бас би Кали чамайг одоо ч найзаа гэж хардаг. Чамайг махчантай тулалдахад би чамайг чин сэтгэлээсээ битгий үхээсэй гэж хүсэж байсан. Гэхдээ хоёулаа нэг замаар алхаж байна Кали. Нарийнх эзгээр нь нэг нь л орж чадна. Би чам тэрийг өгчөөр хангалттай дуртай биш. Надад ч мөн ялгаагүй. Баяртай Торрес. Гэт энэ харилцан ярианаас энэ хоёр хоорондоо тулалдах нь тодорхой болно. Яг хэн нь илүү боксчин бол? Эд хоногийн дараа Бараун Доромон Эйжистийг орхисон ба тэдний дунд Эйжистийн бодонгохоо очид Торрес хамт байлаа. Энэ нь Доромоны хувьд гайхалтай зүйл шүү дээ. Торрес дуул хамгийн танил кампайн л энэ байсан юм. Торрес Доромоны эзэмшилд ирээд хамгийн түрүүнд хүссэн зүйл нь махчантай уулзах. Доромон махчныг ямар нэг тулаанд оролцож чадахгүй байгаа. Тулалдах амин сүнсээ алдсан гэж хэлнэ. Тулаанд оролцохгүй. Тэгээд бас хоол их хурж галзуурхаараа дийлдэггүй учраас махчин Доромон яхаа мэддэггүй байсан ч сүүлийн үед дээрдээд ажил тусалдаг болсон гэж байдаг. Торрес тэгээд Калич сайн юм аа, ийм том мангасыг буулгаж авч чадаж байдаг гэд хэлсэн буруудлаа. Махчингийн хажууд Кали гэдэг нэрийг хэлж болдгүй юм гинэ. Махчин маань хитэн мод хугалжгүйгээ дараа нь уйлаад суучдаг. Энэ том амтны биеийг сүйтгэж зогсохгүй. Сүнсийг нь өртөл Кали. Миний таамагласнаар би чамтай нүр тулах хэрэгтэй юм байна гэж Торрес бодноо. Энэ үед Эйжисэд болсон нөхөрслөг тулааны дараа урга цураах улирал ирсэн байдаг ба Эйжист өвлийг даахад маш хүндрэлтэй байлаа. Гэхдээ Жетрогийн тусламжтайгаар хэрэгцээ зүйлсээ газруудаас авах боломжтой. Гэтэл Эйжистийн үр нэмэгцээр дээрээс нь Аза Кали хоёрын хуврам ойртож байдаг. Тэгтэл Жетро наадах ч одоо тийм чухал үштэй борон Эйжист надад хэдий өртөө гэдгийг мэдж байна уу? Гэт манай үнийг бараг загнаад үйж байдаг. Манай Кали болохоор би удахгүй конт уулмартай холбогдно. Гэхдээ эхлээд эрэгтэй хооллоо л доо. Чи мөнгө хүмүүс хоёрын алийг нь чухал гэж бодоод байгаа юм гэд хэлсэн. Энд дэлхийд мөнгнөөс илүү чухал зүйл байхгүй. Энэ бол хэдхэн цаасны төлөө чи хүүхдүүдэд зарах. Эсвэл эцэг эхээ алах тийм л дэлхий. Борон таач мөн боол үйсэн юм чинь мөнгөөр хүн авч болохыг мэдэх байлгүй дээ. Миний ганц итгэдэг юм бол мөнгө гэдэг. Тэгээ Жетро одоохондоо бол хормын зардлыг гаргана гинэ. Энэ хүн чадварлагч гэлээ мөнгийг нь буцааж сайн төлөхгүй бол хэцүү л баг. Кали бүр баларвал Филопписоос суламжгүйж болох байх гэж бодноо. Филоппис хариуд нь бас юу ч шаардах юм бэлээ. Гэтэл Аза манай үнийг энийг өмсөд үзээдэх. Чи албаны хувцлах хэрэгтэй. Олон язгуурнууд ирэх болно гин. Урилгын захидалч олон язгуурнууд руу илгээгдсэн. За тэгээд хөрмийн өдөр болж олон язгуурнууд өөр өөрсдийн зорилготой ирсэн байлаа. За бараг манай Калиг ямар хүн бэ гэдгийг харцгаахаар ирсэн гэхэд болох байх. Азагийн бодсноос ч олон зочид иржээ. Тэгсэн муу байд Уильям Жозеф урилгагүй байж ирсэн байдаг. Аза тэгээ тэрний хөвөл манай гэр бүлийн нэр төр талтай гэж бодоод оруултын. Нөгөө мууч нь бол намайг доромжилсан эмэгтэй. Боол хоёрын хорин болж хахад би яаж ирэхгүй байх вүлээ гэж бодож байдаг. Энэ ирсэн зочдын дунд Лорвин Корона байх ба Жозеф дээр цугларсан хүмүүсийг залуу одогтод муу юм хийх гэж оролдоод зодуулсан амтан руу очицгоодог. Өрөвдөлттэй юмнууд гэж бодох ба түүнд Калитай л уулзах нь чухал байв. Манай Калиг боол чигээр байхгүй гэж мэдэж байсан ч язгууртан болно гэж бодож байсангүй. Чиний нэр сүүлийн үед язгуурнуудын дунд их сонсогдож байгаа. Зарим нь сайн ба муу. Саяхан Конт Жозефи охин нь хааны хүдэг ирсэн учраас одоо манай Калиг тэднийхнээс анхааралтай байгаарай гинэ. Гэтэ Кали нэг санаа зовдохоор хүн биш шүү дээ. За ингээд хуурин болж Аза Кали хоёр маань аль бие осоор ихнэр нөхөр болноо. Хүмүүс ч баяр үргэцгээж байсан нөгөө муу Уильям Жозеф. Баяр хүргэе гэж шавар хааснаа. Ийм тансаг хөрөм хийж байгаа юм чинь тэр их хөрөнгөтэй нөөцлөл бах та. Энэ гэрэн дээр Эйжист манад өртөө. Энэ надад үнэхээр хэрэгтэй байна. 100,000 гэлдэг барон Эйжист гээд мэдээлэл авахулаа зогсчихно. Гэтэл энэ үеэр манай Калигийн найз Конт Волмор ороод ирдэг. Ой Кали, энэ чиний гэрлэл ч үү дээ. Яагаад хөгжимгүй байгаа юм? Би оршуулганд ирчихвэл гэж бодлоо. Тавтай морил Волмор гэж байгааг харсан Уильям Жозеф. Бүр хаант улсын хамгийн баян язгуурчнуудын нэг яагаад энэ дугаа юм бэ гэж гайхнаа. Волмор маань нэг гараа алдснаас хойш худалдаа наймаад идэвхтэй оролцож саа хөрөнгөө бүр сайн хэлсэн бөгөөд хэрэг тэр улс төрд оролцвол олон дагагчдыг өөртөө асуудалгүй татгаар тийм том нөлөөтэй юм байна. Волмор тэгээд Уильям Жозефийг хөрмийн үеэр мөнгө авахж ирснийг нь хараад Жозеф гэр бүл мөнгнөөс болоод бүр согорчгоо юу хийдэм гэдэг. 100,000 гэлд. Тийм ээ, Конт Волмор хүртэл ийм их мөнгийг юу гэж хамаагүй зарцуулах вэ гэж Уильямыг бодох хооронд Волмор Кали би чамайг над руу тэр олоос захирал илгээсэн учраас их мөнгөний хэрэг гарчайл гэж уудсан юм. Энэ 500,000 гэлт байгаа гэд маш их хэмжээний мөнгийг оруулаад ирдэг. Кали өгн Волмороос 200,000-ыг л зээлхүү гэсэн байж л дээ. Кали тэгээд Уильям Жозефийг орой болж оноёнтоо. Маргааш ярилцъя. Тэр болол би мөнгөө бэлдээтгэе гэж хэлээд явуулдаг.
байдалд оруулах гэж ирээд өөрөө эвгүй байдалд орлоо доо. Нэг сонин нь Азад Кали өмнө нь Уолмерийн тухай ерөөсөө хэлж байгаагүй мэлээ. Азаа бол түүнээс тэр хоёрыг яаж танилцсныг нь асуунаа. Кали, чи яагаад түүнд хэлээгүй юм бэ? Энэ чиний түүнд ярих дүүх шүү дээ. Ханаас эхлэх вэ гээд бараг скандалыг оруулж хамаг юм ярьчгаас өмнө Кали Уолмерийн амийг тагланаа. Кали бол эзэн зүйлстэй холбоотой гэдгээ язгууртнуудад мэдэгдхийг хүсэхгүй байлаа. Тэрийг нь язгууртнууд мэдчихвэл Кали руу цуваад мань үүнийг богсоход хэцүү болгоно гэж боджээ. Кали тэгээд энэ үед нөгөө улаан чулуутай зүйлтэй Азад бэлгэлж Арзаны күүлх юм билээ. Нэг чулуу урлаачийн бүтээлгэх ба. Азаа күүл ярьсан чинь Арзаны хамгийн алдартай чулууны дархан Ижиман дурсгалаас бусад үнд идлүүд маань зарагчсан байсан юм. Баярлалаа Кали гэж талархана. Маргааш нүгэлэн Жозеф Калиг яаж чадаагүйдээ сууг царайлаад явах ба. Жетро манай хүнд үнэнчээр зүтгэхээр шийдсэн байдаг. Тэрээр бас Жимсний дарс зарах санаа олсон бөгөөд ээжэс ирээдүйд газар уулаа ашиглаж боксоос зөөр аргаар баяжих боломж байгаа юм байна. Манай Кали таан тулсаас нэгэн захиа ирсэн байдаг ба. Энэ нь ханхугийн хормын нэрэмжит боксын тэмцээний зарлал байдیں۔ Азаа болохоор би чамайг 1-2 жил амраамаар байгаа ч хэлээ. Чи явна үстэй гэж асууад Кали. Би өвөл тусгаар явна. Гээд өвлжөнгөө бэлтгэлээ ээж. Амарсан болчингуудаа чангалаад хавар болоход Калигийн бэлтгэл дуусч. Гурц ирэлсэлд бэлэн болноо. Тэгээд Кали Азаатайгаа салхи хосыгээ замдаа гардаг ба. Кали ээжэстийг орхиод 2 хоног өнгөрсөн бөгөөд замд нь хэд хүмүүс нэг хүнийг барьцаалчихсан. Дээрээс нь манай Калиг дээрэмдэх гэж оролдоно. Кали үгш дээрэмдүүлэхөв нөгөө залууг сулалдаг. Энд чинь нөгөө Конт Уолмерийн ахыгаа алах гэдэг дүүнүүд юм да. Кали тэгээд юу юуг сэлмээ чиглүүлээд хороочих шахсан. Энэ биг нь боловч чинь Конт Уолмерийн тушаалаар Кали загтал өгөхөөр явж үйжээ. Нэгээд уншсан. Үндэт найз Кали маань чи миний нөгөө бүлтөг санаж байна уу? Би түүнийг зунаас өвөл хүртэл хорьсон. Гэхдээ би түүнийг өсгснөөс хойш түүнийг ингээд хайчгаж болохгүй. Би түүнд 2 дахь боломж олгохоор шийдсэн. Чи түүнийг туслахаар ашиглаж болно. Хэрв тэр аятайхан байхгүй бол алдаж болно. Харин түүнийг аятайхан шиг боллоо гэж бодвол тэрнийг над руу шууд явуулаарай. Харин одоо буцаах гэж байгаа бол миний өгсөн 500 мянган гэлтийг бодоорой. Гээд Кали хариуд нь биг нэг аваад явахаас өөр аргагүй болтیں۔ Шүн болоход энэ биг чинь гал асаагаад хоол хийгээд аюул тустай нэгэн байдаг. Манай өмбөр тэрнийг бусдад муу ханддаг ховоо хичээсэн хүн байсанд нэг л итгэдэггүй. Бигнес болж ах нь гараа алзуу учраа биг нь ахтаа миний гарыг тасал гэж хэлсэн боловч ах нь хариуд нь түүний гарыг эмчилжээ. Тэгээд биг нь өөрийгөө өөрчлөхөөр шийдэж бигийн ер нь мань хүн туслах ажлаа үнэхээр л сайн хийгээд явсаар зам зур Кали цаг нөхцөх үедээ түүнд боксыг зааж өгчээ. Тэр хоёр зорьсон газар хаант улсын төв Драгос хотын хаалганы гадна ирэхэд хойлоо нэлээд доцсон байлаа. Бигэн бол өмнө нь энд ирж байсан. Харин Калигийн хувьд бол энэ анхных нь. Яг энэ гудамжинд хамаг язгууртнууд нь байдгийм гинэ. Тэгэд манай хоёр явж байсан хэдэн нөхдүүд бигэн рүү юм шидэд өмнө нь хийж байсан зүйлсээс нь болоо түүнийг адын амтан л гээд байдیں۔ Та нар бас арай хэтрүүлж байх шиг байна гэд Кали хэлтэл. Тэдний нэг нь алдартай барон Август Кали юу? Чамд гэж хэлэхэд наадах чинь энийг хүртэх ёстой. Иймхүү энэ гудамжаар явна гэдэг биднийг доромжилсан хэрэг гэж нэмж хэлэх ба. Хариуд нь Кали. Түүний өхрөгч Конт Уолмер хүртэл түүнийг уучлсан. Тэгээд надаар түүнийг хариуцуулж байгаа. Түүнд хариуцлагыг нь үргэлмээр байвал эхлээд намайг барахулчтай гэд Кали бигнийг өмөрөв. Нөгөө хэд нь бол чи наадахтайгаа нийлсэндээ харамсандаа гэд явцдаг. Дараа нь биг нь Уолмер Калид та миний төлөө тэг хэрэггүй байсан юм. Тиймэрхүү юмд гарч очоод байвал язгууртнууд таны эсрэг болно гэх ба. Кали тэд нар чинь надад ч сайн хандцгаахгүй хоёулаа адилхан гэд хэлсэн нөгөөх нь. Хоёулаа адилхан биш хүмүүс сайн хандна гэд бас л ойлгохгүй байдیں۔ Кали тэгэд би энд язгууртнуудтай чалчих гэж ирээгүй биг нь. Би энд тэмцээнд ялахаар ирсэн. Саяных шиг өчүүхэн бодолтой тэнэгүүдийг цуглуулахаар би чамд хог шиг хандахгүй гэж Кали хэлээд өөрийнхөө амьдралыг ч хог шиг байсан гэж бодох ба. Энэ бол миний түүнийг янзлах хоёр дахь боломж. Хэрв бигэн засархаар хичээж байгаа бол би л түүнд боломж олгож байгаа нэг нь байж магадгүй гэж бодно. Бигэн бол Калиг өөрийг нь гэж байгаад уйлхна. За тэгээд маргааш нь улсан манай Калид баах язгууртнуудаас уулзах цагтл ирсэн байдаг. Бигэн тэгээд тэмцээн эхлэхэд сарын зай байгаа. Бүгднгээс нь татгалзуул бүдүүлэг. Та хамгийн нэр нөлөөтэйд нь очих учраа тэрнээс болоод бусд руу нь очиж чадахгүйгээд хэлчих гэдэг ба. Кали тэгээд бүгднгээс нь татгалж болохгүй юм бол ядаж 5 дүкийн нэг дээр нь очие. Дүк Уистлич урилга хэлгээж гисэн. Хотод хамгийн өвчтэй гэр бүл нь Маркус Айлдраных гэж биг нь Кали тайлбарланаа. Энэ хүн нь бүр хааны торгон цэргүүдийн удирдагч бөгөөд 20 жилийн өмнөх гладиаторуудын бослогыг дарж байсан. Түүнд эзэмшил газар нутаг цол хэргэм гэх юм байхгүй ч тулааны урлагийн гэр бүлүүд тэрнийг дэмждэг. Бүр цуу яриагаар хааны торгон цэргүүдийг хувийн эмчгээ эзэмшдэг аж.
Тэгээд оройч болж манай хоёр тэр Маркус Илтранид ирсэн байдаг. Нэрийг нь байн тэгж хэлэхэд хэцүү байгаа болохоор Маркусээр нь л явчихъя. Маркус Калиг өөрийнх нь урилгыг хүлээн авсан нэр төрөө эрэг. Гэртээ байгаа юм шиг л байгаарай. Өнөөдөр би хааны тэргүүн тогоочоор хоолоо бэлтвэсэн гэж сүрүүчээ гайхуулнаа. Маркус дотроо бол энэ мөг яаж энд авчирч чадваа? Энийг дагуулж ирээгүйч болж гэж бодох ба. Тэрээр тулааны урлагийн гэр бүлийнх учраас бусад язгууртнуудаас ялгуурлагддаг байж бас тэр язгууртнууд өөрсдөө хамгаалах чадвартай байх ёстой гэж боддгийм байна. Тэр тал дээр нь манай Кали санал нийлж юмэрхад Маркус таалагдлаа. Тэгээд бүр манай үнийг гэрлээгүй байсан бол охинтойгоо гэрлүүлэх байсан юм. Гэд бас Калигийн энэ хотод ирсэн зорилгыг асуудیں۔ Кали бол би энэ тэмцээнд ялахаар ирсэн. Би язгууртнаасаа өмнө боксчин байсан. Миний хувьд энэ нэр маань боксож явахдаа авсан дагалдах нэргээ чудрах шулуухан хэлэх ба Маркус уралсангүй. Энийг ч бусад язгууртнууд урамшлал гэж хүлээж авах байсан. Чи эхлээд над дээр ирсэн болж би чамайг өөрийнхөнтэйгөө танилцуулъя гэд явна. Нэг оройн уулзалт юм уу та. Маркус манай Калиг ерөн л дайггүй хүн гэж бодож. Энд байгаа хүмүүсийн ихэнх нь хааны торгон цэргийн албаны хүмүүс. Бараг Маркус хувийн зэрэгтэй гэдэг нь үнэн байх гэж биг нь Калид шивнэн. Энэ эмэгтэй бол Маркусын охин Наша. Кали бол тэр үнэхээр цонхисэн цагаан харагдж байна гэсэн биг нь. Түүнийг багасаа хойш нэг өвчтөй байгаа гэдэг. Наша Калиг боксчин байж ягаад хамар дээрээ элдний сөрөвтэй юм. Та нүцгэн гараараа элд барьсан үнтэй тулалдсан юм уу? Хүмүүсээ баруун нүцгэн гараараа сэлэмтэй үнийг ялсан гэж юм. Гэт хэлдэг ба "Во тайгаагүй юм уу" гэт хэд охтууд шалаад эхэлдэг. Энэ Наша бол эндээ хатан зүгийн юм байна. Гэтэл тэр үед хүмүүс дундаас нэг нөхөр шээ нөгөө нэг язгууртан чинь түүхээ ярьсанд баярлалаа баруун. Гэхдээ үгч нь хангалттай биш. Би ч бас сэлэмний урлагтай. Тэрийгэ бидэнд харуулаач гэд бас нэг ядаргаа. Кали тэгээд амнаас илүү нударгаараа ярих дуртай юм хойно. Хараараа харин энэ бэлтгэлийн сэлэм ашиглаж үзэхэр болдог. Маркус ч болиулсангүй. Нөгөөг чинь тэгээд энэ бэлтгэлийн сэлэм чиглээ. Чи алдаа гарвал яс чинь хугаран шүү гэж анхааруулнаа. Манай Кали ч хүснээрээ болоо гэд хувцаа тайлна. Тулаа эхлээд Кали түүнээс бултаж очоод түүнийг сөхрүүлэхэд өөрөө сэлэмтэй байж чи хөлөө ашиглаа хулчгараа гэд уурлана. Тэгээд буцаад босонгууд нь Кали тэрнээс бацаж бултаад илгээсэн хамаг юм намаараа гарчдаг аа. Үүнээс хойш Маркус манай Кали гэртээ ойрхон урдаг. Манай Калиг сэлэмний талаар ямар ч мэдлэггүй мэдэж авах ба. Кали бол өөрт нь тэрийг сурах тансаглал байгаагүй гэсэн. Маркус одоогоосаа язгуурнуудын дунд бокс соёл болсон. Элсний урлаг биш. Гэд улс төрийн талаар бас хэлнэ. Одоо байгаа хаан бол зүгээр л хүүхэлдээ төдий. Бүх чадал газар нутг нь өөр эрх мэдэлтэй удирдагчид байдаг. Бас цэргийн хүчний ихэнх нь миний мэдэлд байдаг. Гэтэ хаан бол ухаалаг хүн. Өөрөө бүхнийг хянаж чадахгүй болохоор тэрийгэ тэнцвэрт оруулж хуваасан. Гол асуудал нь түүнийг залгамжлах Кроун ханхүү. Тэр залуухан биеэ тоосон бас төрөлхийн муу санаатай. Би 2 дахь ханхүүг хаан болоосоо гэж хүсэж байсан ч тэр дөнгөж 5 нас хүрч байгаа. Тэр хугацаанд улс төр удирдагчгүй байвал иргэний дайн болох нь гарцаагүй. Би тийм зүйлийг яасан ч давтуулахгүй. Утахгүй чи Кроун ханхүүгээс урилга авна. Тэр мангарын хажууд үгээ сайн цэгнээрээ. Цаадах чинь юу чинь гэж магадгүй шүү гэдэг. Кали бол миний аз хүтэл хэтэрхий өвчтэй болохоор би яаж игээд амьдарч гана гин. Маркус тэгээ чи язгуурт дээрнээ хүлтэй ойрхон явдаг цэргүүтэй адил юм. Чамаас өхөл ханхалж байна гэж хэлэхүү гэсэн мань Калигийн толгойд нэг юм орж ирэх шиг боллоо. Калид бол Наашагаас л өхөл хангалж байгаа юм шиг байлаа. Тэгэд мань хүн алхаж үйсэн нөгөө Наашаа ч ардаас нь явах гэж байгаа мó барооны ижээс. Та яагаад надад албаны хандаад байгаа юм бэ? Намайг Наашаа гэж дуудаач гээд гараад ирвэ. Хатагтай Наашаа та намайг явуулчих уу? Тэгэлгүй яхав тэмцээний оролцогчдоо шалруулах үе шат болох гэж байгаа үстэй. Би хөөхөө өхөд дагуулж очиж дэмжнэ. Та өөрөө болно. Гэхдээ өгтөө дагуулж ирэх хэрэггүй. Тэгвэл би царайлаг залуу саваач. Таныг юм сонирхолтой гэж мэдсэнгүү. Гэрэлсэн эрэхтэй ч залтай юм а гэд мань хүний дургуг хүрэх ба. Кали. Би насан туршдаа хамтаа байхаар тангараа өргөсөн эмэгтэйтэй. Наа цоглоомч нь ёстой таалагдсангүй. Энэ удаалын эмэрхүү эмэг чинь тоглоом гэж хүлээж авъя гин. Би Маркус Элдраны охин шүү. Битгий би чамайг цохихгүйгээр шалтгаан чамайг Маркус гэр бүлэгч нь болохоор биш. Эмэгтэй болохоор ч бие барьлаа. Өөр хэлэх зүйл байхгүй бол би явлаа. Гэт Калиг гараад явсан Наашаа. Яаж надад ингэж хандваа гэснээ тастаас инээгээд түүнд өөрчлөгддөггүй зан чанар өөртөө идэх хитгэл байна. Бас маш их шүвчтэй бий байна. Түүний талаар юм бичиж гээж байхаар утгаж шулан бололтой. Маргааш нь манай Кали бигийн таанд бэлтгэл хийжгээд хотоор хэрэг болох зүйлсээ цуглуулж явахдаа нэг майхан олж харнаа. Тэгээд Кали оронгуудаа энэ хөв төрөг зүгнэг газар мөн бистэй. Намайг өмнө нэг юм газар зүгнэж байсан гэд хэлтэл. Тийм л дээ. Гэхдээ тэд бүх хүмүүсийг зүгнүүд байдгүй юм. Тэр эмээ чинь надтай адил чамаас нэг зүйлийг мэдэрсэн бололтой. Гэж хэлээд нөгөө эмээтэй яг адилаар та их холоос миний төсөөлөх хөргүү газараас ирсэн байна. Энэ зүйлийг би хизээж харж байгаагүй.
Хамгийн сүүлд нь хэлэхэд таны ард энгийн бус хамгаалагч байна. Энэ нь таны хувь тавиланг маш чухал хэлтгэн гэсэн Кали бол намайг аварсан зүйл бол хамгаалагч биш. Миний өөрийн нудраг гинэ. Нөгөө зүүн жимхтэй харин та юм болохоор л дайчин. Бид бүгдээрээ амьдрал тулгарсан саад бэрхшээлийг даван туулж тэмцгээр заягдсан. Та боксийн тэмцээнд орно үстэй. Энд мэдээ хурдан тардаг. Олон саад тодорхойтой байх юм байна. Болгоомжтой байгаарэ гэж хэлснээр Кали. Вигний хэлсэнчлэн энэ хорт хаанд улсын хамгийн бохирдсан газар гэж хэлснийг санаж тэгэхээр нэгэн шүүгчийг хахуулдаж болно гэсэн үг. Гээд онцгийн бодолгүй явдаг. 7 хоногийн дараа тэмцээний шалгаруулах үе шат болж явах ба. Торос маань мэдээж тэнцсэн байдаг. Харин маргааш нь шалгаруулалтын 2 дахь өдөр болдог бөгөөд энэ арианад нэгдүгээр 20 боксчин бөөн тулалдаж сүүлүүлсэн 3 цааш тунж үлдэх юм байна. Энэ үеэр нөгөө наашаа ч тулааныг үзгээр ирчихсэн. Энэ нөхөрт хар үчээрээ тэрний амнаас аваатах ухааны юм хэлж байдаг. Тэр хүнд нь яг үнэндээ хар шид идэр гэж байхгүй ба. Чи нэрнгээсээ хар шидэнд итгээд байгаа юм уу? Үхэл чинь ойрхон байгаа явуулахаар аргагүй л дээ. Би чамаас зөвхөн мөнгийг чинь салгаад авчгаад л болно. Тэгээ чиний хэрэг дуусгаад чамайг хорооно гэж бодож байх юм аа. Дугуугаа олоод нийлжээ. Талбар дотор байх Кали. Би тэднийг алдартай боксчид руу бөөнөрөө дайрдаг гэж сонссон. Гэж бодчоод бэлтгэлдээ зогсож байсан. Манай Кали руу хинж ирдгвэ. Ягаад намайг пойлд цоохох байгаа юм бэ? Чи бид нарыг язгууртан зөхөөр мангар гэж бодоо юу? Гээд ирцгээхгүй болохоор Кали. Мө бэндүүд. Ирэхгүй юм бол би өөрөө очие. Гээд дунд нь ороод бүр намайг нь зод зүүнд би 10,000 гэлт өгье гэж хэлнэ. Бас өөрийгөө нь язгууртан гэж харцгаагаад байхаар Кали ил цацаж хүлсээ яад язгууртнаас гарахааргүй үйлрүүдийг гаргаж бидний дургууг нь хүргээд бүгдийг нь хусаад хайдаг. Цайны тулааныг харсан нөгөө хар нөмрөгдөж байна. Түүний амьдрах хүч дэндүү их юм. Би өмнө нь юм хүн харж байсангүй гэж хэлчихэд Калиг алж байж л ичидээ итгүүлэх хэрэгтэй. Яаж жуудсан тэрнийг алах боломжгүй. Хордуулахаас гэж бодож байдیں۔ Үүний дараа манай Кали Маркусынд бас л өргөцсөн байх бөгөөд Кровн ханхүү Калигийн тулааныг үзчихээд мань хүнийг үрсэн гэдгийг Маркус хэлээд ямар нэг зүйл бол би чадхаараа туслана. Гэхдээ болгоомжтой байгаарэ гэж Калид анхааруулдаг. За тэгээд Кали биг нь хоёр ханхүү дээр хүрэлцэн ирсэн. Энэ ханхүүнд миний урилгыг авсанд баярлалаа баруун нээжээс. Бас чи Маркусын хэлснээр дүр төрх сайтай юм гэж. Бас тэр заваа юмнуудыг ингэж зохиол үзүүштэй өссөн шүүгээд айгүй сэхлэггүй. Дээрээс нь бүтүүлэг нэгэн байхаас гадна Кали Скандерыг хажууд нь илүү бүртээ хүнлэгдэхэр юм байна гэж бодноо. Нөгөө анхуучин тэгээд энэ бол миний хормын баярын нэг хэсэг гэдгийг чи мэдэж байгаа үстэй. Ирэв нэг дорд гаралтай нэг ялах юм бол би доромжлол мэдэрнэ. Чам шиг сайн язгууртай авраг болвол зохион тийм үү? Чи яагаад хариулахгүй байна бароо нээжэст? Бас хажуудах чинь хин юм гэж асуухад Калич биэнд ялахаар ирсэн. Энэ хүн бол миний туслах бийг нь Волмор гэд хэлтэл. Тэгэхээр наадах чинь нөгөө дураараа бацаан байх нь гэд бигнийг алгагдчихдаг. Тэснэ энэ бол чам шиг юмны ирэх газар биш. Одоо арилж үзгээд хинэгчгүй цааш явах гингүүт нь Кали. Эрхэмдээзээ одоо би явъя да. Маркус Айлрантэй оройн зоогтой гэд явхаар болсон. Ханхүү дараа нь эрэхтэй наа тааламжгүй байна да битгий авчраарэ гэж хэлж Калигийн дургуг хүрэгдэг ба. Кали маань эрхэмдээзээ та үнийг мэдхүү. Би өмнө нь тулаанч боол байсан. Заваан дорд гарал угсаатай. Дээд шулууга ойлээд гарнаа. Нөгөөх нь бол ахиж хойлоо таарлахгүй байна гэж найдыг барон гэд үлддэг. Ийм хүн хаан болно гэхлээр бас арай л биш. Маркус өмнө тэрэнд багшилж байхдаа уурыг нь засах гэж оролдоод болоогүй гэх ба. Кали Жозефийг мэдсээр өж өхнө тэмүүтэйг ирлүүлсэн юм уу гэж асуусан. Язгууртнууд гэр бүлийнхээ нэр төрийн төлөө цусан төрлийнхнөөсөө ч урвана. Гэхдээ би бол тэгж чадахгүй. Наашааг найдвар муутай хүнд өгч чадахгүй гэж Маркус хариулнаа. Өөрийнхөө охиныг ямар хүн гэдгийг нь мэдэхгүй л байна да нэрээ. Манай хоёрыг тэднийхээс гарахаар явж байгаад Наашаа өөрийг нь дагаж байгааг Кали анзаарсан учраас бигнийг төрүүлж явуулаад таныг ихэж харагдахгүй байгаасаа гэж үссэн юмсан хадагтай Наашаа гэдэг. Нөгөөх чинь тэгээд уушлалтгүйснаа. Та энийг авчгааж энэ таныг тэмцээндээ хамгийн сайнаа гаргах шившлэгтэй зүйл. Би багаасаа цул дорой байсан. Олон зүйл оролдоод миний төрөлхийн байдал өөрчлөгдөөгүй. Гэтэ би амьд байгаагаа өөрийн итгэл үнэмшлийнхээ ач гэж боддог юм гэж байх бөгөөд манай Кали уучлаарай. Би тийм зүйл итгэдэггүйгээд авдаггүй юм. Гэтэл нөгөө Наашаа чинь энэ тань том зүйл биш ахал та. Харин надад чухал. Гуйж байна. Энийг миний уушлалт гээд авчих. Би таныг ахиж зовоохгүй гээд лай болно. Кали бол энэ сүүлчийнх нь гэж найдаа. Ай болохгүй байгаасаа гэж одоо зүүчдэг. Яавч өлегтэй юм биш таарахгүй штэ. Одоо сэтгэлж нь хаа нү? Мэдээж баруун нээжээс. Гаргасан бүх үйлдэлдээ уучлал хүсье. Маргааш нь тэмцээний гол мэдээлэл гарчихсан байдаг ба манай Калигийн өрсөлдөгч нь Гарат гэх хөлсний зэрэгээс боксч болсон хүн байгаа юм байна. Гэсэн гинэт манай Кали амар хочоо өвдөлт авдیں۔ Кали тэр дорнлын юу юм бэ? Загтнаад Наашаа надад ийм зүйлт өгсөн гэд аваад хайждаг. Гэтэ манай Кали хордчих шиг л болох юм да. Яах гэж тэрийг зүүдэг юм дээ. За ямар ч тач маргааш болж боксийн тэмцээний нээлт эхэлж байваа. Хааны би үнэхээр л муу байгаа бололтой. Үг хэлээ тэр нь хиндэж сонсогдсонгүй.
Дараа нь Кровн ханхүү гүнжтэйгээ гарч ирээд "Би тэмцээний нээлтийг хийх болно" гэж хэлэх ба тэмцээн бүр эхлэхээс өмнө хориглоодыг цаазалж цус гаргах зүйл сэдсэн байдаг. Хамгийн гол нь зүгээр ч нэг цаацлахгүй. Тэрийгэ арслангаар хийлгэх юм байна. Энэ үйл явдлыг харсан Кали энд хүмүүс үхэх нь энгийн явдал бололтой. Гэтэ нарай л хэрцгий юм. Энд галзуучууд л амьдардаг юм байна гэж бодно. Энэ хооронд нөгөө муу хар нөмөрөгт чинь Калиг харчгаад тэр зүйлтэй нэг л удаа зүүсэн байхад хангалттай гэж хэлж явах ба. Зүүх үед л хортой зүүн татгуулсан. Ямар нэг юрэмдгүүгээр хэдхэн өдрийн дотор л тэр муужраад өгнө. Яг л хараагцсан юм шиг гэж дотроо бодоод баясгаландаа зогсож байдیں۔ За одоо тэр дүүрс хэрэг. Калима тулалцахаас өмнө өрсөлдөгчнөөгөө танилцаад байж байдیں۔ Нэр нь Гарет. Тэр өөрөө уг нь бол хүйсний цэрэг. Гэхдээ мөгнөөс болоод ингээд бокст гээд байж байгаа. Тэгээд тулаа эхлэхэд Гарет гэх нөхөр манай Калитай тулахгүй байгаад байдаг ба. Бокс ч өөр юм аа. Кали би боксыг бэлдээд 2 сар л болж байна. Гэтэ би 20 жил хөлсний цэрэг хийсэн гэж хэлнэ. Тэгэхээр нэг бол амьд үлдэх үнэхээр азтай. Эсвэл тулаанд нэлээд туршлагатай гэсэн үг. Кали боксороо илүүч. Гарет тулааны туршлагаараа Калигаас илүү байсан юм. Калиг яаж хөлхийг нь жаахан мэдээд байгаа гэх юм уу да. Кали өмнөх амьдралын туршлагаараа бусдаас илүү байдаг бол. Энэ удаа Калигийн оюун ухааны давуу тал алга боллоо. Цогцолтууд нэг л сони ирээд байдаг. Бокс дотор зүүн хөл зүүн гараа урдаа авах. Бас баруун хөл баруун гараа урдаа авах. Хоёр үнцөөрөлт байдгийн ихэнх боксчид баруун гараа хойноо авдаг болохоор зүүнээ ардаа авсан үн харьцангуй цөөн. Хэрвээ хоёр өрөлтийн хооронд чөлөөтэй сольж чаддаг бол тэр үнийг switch hitter гэдэг юм байна. Манай Кали энэ нөхрийг тийм юм байна гэдгийг ойлгоноо. Тэгээд байнга зогсолтгүй өдөлдөг байсан тэрийгэ Кали болоод одоо чиний аргууд дууссан гэж хэлдэг. Тэр дахиад ирж байна. Яагаад гин зогсчих вэ? Тэр гинэт өөр хүн болчихлоо. Би яаж хөлгийг нь мэдэхгүй бол би хожигдно гэд Гарет баларч эхлэх ба. Кали бүр яг тулахгүй дундын зайнаас гарлуун л цохоод байдаг. Кали тэгээд сая гоё чимээ гарахыг сонссонгүй юу? Яс урах чимээгээд Кали түүнийг цохох гэж үтэл Гарет бууж өгөхөө мэдэгдэг. Манай Кали дөрүүнд нь өөхөх гэж байгаагаа мэдэрвэл бууж өгөрөө гэд хэлсэн байсан байлээ л дээ. Тэгээд одоо би өөхөх гэж байгаа юм шиг мэдрэгдэж байна гэж байгаа юм. Тэгтэл үзэгчд улангасан. Чи тоглоод байна уу? Наадха хороо уусгаач гэд эхлэх бөгөөд Кали түүн тандаж. Ойлаа ингэж болж болохгүй. Ханхүүгийн царай хойлоог үхлийн яланд унахаар харагдаж байна. Би нуур амьсгалыг чамайг буцаахж дарах ёстой. Гэхдээ би өнөөдөр дэндүү цус харлаа. Би мөрөгчэн л мултлаа. Тэгэнгүүт хугарсан юм шиг хашгираарай гэд. Тэрийг хэрэгжүүлснээр тулааныг юм шүмжлэлгүй дууснаа. Нөгөөх маань би энэ үрийг чинь эргүүлж төлнө баруун нийжэс гэж бодоод явдیں۔ Тулааны араас Калид олон бэлэгсэл захиа ирсэн байдгаас нэг гайхширмаар юм Жозефийн гэр бүлээс найрамдлын захидал ирсэн байдیں۔ Бигийн тэгээ Жозеф ч Маркустай сайн харилцаатай гэж та сонссон байх. Тийм болохоор өөртөө дайсан нэмхийг хүсэхгүй байгаа бах. Таныг хүндэлж хүлээж авах бах гэд хэлтэл. Кали чи бас хамт яв. Таалагдахгүй бол бид хоёрыг хөөнө үзгээд манай хоёр Жозефийн эзэмшилд очихоор болно. Оройн Уилэн Жозеф Калиг авахар ирсэн байдаг. Мэдээж өөрийн хүсэлтээр л ав биш. Уилэн тэгээд бийг нь уулмаруу гихтэн Кали. Энэ дэлхийд урагштаас гадна бас эмэгтэй хүнд муу юм хийх гэж оролцох хүнч дүрслүүлээгүй явж байдаг. Тийм бистэй гэж Уилнийг үгээр хатгаад. Сүүх тэрэг нь бигнийг аваад ордیں۔ Тэгээд Кали жаахан сууж үтэл бас л толгоо нөвднөө. Ингэж дордод байвал 2 дугаар үе дээр хэцүүдэж магадгүй. Ийм үед сул талаа харуулж болохгүй гэж бодоод тэр жигтэй Жозефих руу ордог. Кали тэгээд ширээнийх нь ард суучгаад хоолыг нь хэрэгээс амар гараараа идээд байдیں۔ Соёлтой байгаач баруун хоолны ширээ зүгээр чимэглэл биш шүү. Уучлаарай. Чиний мэдхээр би даруу гаралтай л да гэж байтал Конт Жозеф. Уилэн чи зочтой өдөөс яаж ашиглаж байна? Хүндлэл үзүүл гих ба. Баруун эйжэст чи бидний дунд олон үйл ойлголцол байгааг та мэднэ. Энийг цэцлэх цаг нь би болсон гэж бодож байна. Хэрэг болох зүйл байвал туслах гэж оролдъё гэдэг. Манай эхнэр надад танихгүй нэс битгий бэлэг авч өгч хэлсэн л дээ. Баруун эйжэст надад бүдүүлэг байдлыг чинь төвчих хязгаар байдгийм шүү. Нэрээ юу? Чамд уу? Өө Жозеф, чамаас олж би бараг үхэх шахсан. Би зүгээр л танай хүүгээс болж нэр төр биеэрээ хохирох гэж өссөн хүнийг аварсаасаа болж үхлийн яланд унаж тэр магастай тулалтахаар болсон. Намайг хөлөө ашиглаж чадахгүй үед яаж бочомдог байсныг мэдхүү. Чамд юу байгаа юм? Үл ойлголцлын талаар ярих уу? Би чам тэнэг амт шиг харагдаад байна уу? Гэж Кали удаа хадгалсан бухимдлаа гаргах бөгөөд Конт Жозеф бид ийм муу харилцаатай байх нь чамд бас ээжэст гэр бүлд чинь сайнгүй. Бид өөрийн үзэлтэй удлаа. Тэрнээс болж бидний хойч үе таагүй амьсгалтай байх ёстой юу? Кали чи найрамдах боломжгүй харилцааг хүсэж байна уу? Би ч бас хаан тулсан язгууртаа зөөлөн хандна уу гэж хэлдэг. Кали тэгээд найрамдал зайлшгүй чухал гэж бодсон ирнэ. Уилэн Жозефи нэг хөлийг авъя гэдэг. Конт Жозеф бол зүгээр хүлээгээд авчихаа.
Жаахан л хэсчгэд болно. Бидний Маркустэй тогтоох холбоогоо бас гүнж дүүгээ бод. Энэ бүхэн бидний гэр бүлийн төлөөгээд хүүгийнхээ өлийг хог зохиулах гэж байдаг ба мэдээж Кали ийм зүйл хийснээ ашиг байхгүй штэ. Нэрээ тэгнэ гэж бодсон юм уу? Одооноос хойш нэгнээ оролдохоо болъё. Дахиж би энэ талаар сөхөхгүй. Ноён Уильям, чамайг миний нүдэнд дахиж харагдахгүй гэж найдаа. Дараагийн удаа би бие барихгүй шүү. Гээд Калибыг нь хоёр гарахаар явдیں۔ Жозефч туслахуудаа чимээгүй байхыг тушааж Калиг үдэж гаргуулсан бөгөөд Жозеф Эжест хоёр найрамдсан гих мэдээ маргааш нь тархсан байна. Яг энэ мөчөд Маркусын байшинд нөгөө наашаа чинь би арай дээр мэдрэгдэж байна. Гэтэл арай бүрэн болсон гэж мэдрэхгүй байна гэж байдیں۔ Энэ хар нөмрөгч нь болохоор энэнд хүчтэй өвчин амдагч өгөө тулхтаад байгаа ба. Наашаа энэ хоёр ингэж нийлээд өмнө хэд хэдэн эрэхтэйг алж байсан нь эндээс тодорхой болдог. Хэд хоног өнгөрч бийг нь өглөөс ирээд өнөөдөр хоёлаа бэлтгэлээ хийхгүй мүү. Хэд хоног хийсэнгүүгээд яваад очсон. Кали маань газар унаад өгсөн байдаг. Тэгээд нэг юмч манай Калиг үзчихгээд өвчин амдагч өгөөд үзье гэдیں۔ Кали эндхийн өвчин амдагчууд тархинд сөрөг нөлөөтэй гэдгийг мэддэг болохоор гараа атгаж чадж өвлөл болоо гэд маргаашийн тулаандаа ямар нэг өвчин амдагчгүй орохоор шийддэг. Кали тэгээд эхлэхээс өмнө хэрвээ энэ үнэхээр хүнд өвчин бол би эзэн тулц руу яваад ч нэмэргүй. Эндээс хэтэрхий хол. Хурдан дуусах хэрэгтэйгээ тулалтахаар гарахад түүний өрсөлдөгч нь би Weasley Style Master гэдэг олон мэрэд болдоггүй. Харин Кали шулуухал нэг зөхөөд ялцдаг. Калиг дэмжиж байгаа бид нарт бол гоё л байх л та. Гэхдээ бас арай л муухай юу. Калиг ялахыг харсан нөгөө хар нөмрөгч нь бол сандраад хэцүүднэ. Тулааны дараа Калигийн бие бүр дордож бийг нь эндхий хамгийн чадвартай эмчийг авчираад жимчлэх боломжтой гих хариу аваагүй тул нөхцөл байдал улмал хэцүү болоод байлаа. Гэтэл тэр үед нэг эмэгтэй гадаа боронтой уулзахаар ирсэн байна гэдэг ба тэр нь нөгөө зүнч эмэгтэй. Бийг нь эхлээд түүнд итгэлгүй чи хаанаас сонсон юм чи баг хордуулсан юм биш үү гэ түүнд итгэхгүй байсан эмэгтэй. Би сонсохоос гадна нүдэрээ харсан. Энэ үргэлжил бүл барон 3 хоногоос хойш тисэхгүй гэж хэлээд бийг нь түүнийг яалтчгүй оруулахаар болтیں۔ Энэ эмэгтэй Калигийн цусыг шалгаж хордсныг нь мэдээд ерөнгийг нь хилээж нөлөөгөө үзүүлэх гэж хугацаа ордог. Чи надад хэрэгтэй орцуудыг олж ирэх хэрэгтэй байна гэж бигэнд хэлдэг. Харин Кали маань хаа нэг тийшээ живж байгаа гэмээр юм дотор өөрийнхөө өмнөх амьдралдаа өгсөн бомтыг харж байдаг. Миний амьдрал нүдний өмнөр өнгөрчлөө. Энэ миний төгсгөл гэж үү? Гээд улам гүн рүү орохоос өмнө Калигийн бусдад зодуулж байгаа дурсамжийг хараад би сул дор байх дургүй. Би хүчтэй болмоор байна. Хог хүртэл өөрийн хэрэгцээтэй. Би одоо барон Кали. Дэлхийн хамгийн хүчтэй нь болоход одоо ч надад хол зам байна. Гэж зүйлээд ухаан орноо. Кали тэгэд юу болоод байна? Гэсэн зүүн шимэгтэйг ардаас нөгөө хар нөмрөгт барьж аваад хоолоонд нь хутга тулгаад чи хөлөх юм бол би түүнийг хороон шүү. Мө бокс ч юм гээ занал хийлэхдээ хийсэн танг нь асгачдаг. Энэ хар нөмрөгт чинь хамгаалагчдыг бүгдийг нь унтуулаад ороод ирсэн гих ба. Зүүн шимэгтэй эзэн дулсын хэв маягтай байшин хар хүрэн үстэй цонхоор царайтай эмэгтэйгээд шууд л хараад хэлцдэг ба. Хэнийг хэлээд байгааг нь манай хоёр шууд л гадарлав. Дахиж үг хэлэх юм бол хэлийг чинь тастан шүү. Тэр зүйлтийг зүйсэнс олж миний толгоо өвдөж эхэлсэн. Наашаа чамайг хүсэлжээ. Угаасаа үхээс хойш чи мэдлээ гэд яах юм? За тэгвэл би чамайг намайг халаад гэж гуйтал чинь зодъё. Дараа нь тэр хүсэлсэн үнийг чинь хорцсон намайг ингэж сүрдүүлсэн гинэ. Хагас цогцос юугаа хийж чадах. Аль хэдийн хордоод өглөө ирмэгтэй байх байтал. Би энэ эмэгтэйгээр ерөнгийг нь өгүүлээгүй дээ. Энэ яг өглөө ирмэгтэй өвний нүд мөн үү? Одоо Батлер би тэрийг чинь унтуулаа үстэй. Гээд энийг анхаарлаа алдахтан бийг нь тэрнийг нам зөхиод унгаадаг. Кали тэгээд сайн байна. Бийг нь чи боксыг сайн сурцээгээд унах ба. Кали тангаа уусныхаа дараа зүүн чимэгтэйг ягаад энд байгааг нь асуутал. Зүүн чимэгтэй чамайг явсанаас хойш би чамайг дахиныг зүгэнсэн. Тэгээд амьдралын усаас ч тасрах гэж байгааг харсан учраас ирсэн гэдэг. Бас дээрээс нь энэ хүн ийм зүйл хийж байгаа нь анхных нь биш юм шиг байна гэсэн Кали. Бийг нь юмаа бэлт тэрэн дээр очие гэж хэлнэ. Өглөөр төхөнтэй нь уулзна гээд ирэхээр ямар ч үн зүгээр санагдахгүй штэ. Маркус ч бас тэгээд оруулмааргүй л байна шүү гэх ба. Кали та энийг заавал мэдэх ёстой. Гээд нөгөө зүйлтийг нь үзүүлж Маркустай амнаашааг хар үжинд итгэж хүн алсныг нь шалгахаар өрөөнд нь очсон. Аль хэдийнэ арилаад өгсөн байлгүй яах вэ? Маркус ч уурлаж чи миний гимгөө өхнийг хуурсан. Наашааг чи хаана усан? 3 тоолохоос өмнө хэл гээд Маркусыг байж байхад нь Кали түүнд Наашагийн шүгээг харуулснаа. Тэр наашаа өөрийнхөө цусаар юм бичсэн байгаа байхгүй юу? Дараагаар нь Маркусыг арай нэг тавьшрангууд Кали түүнд наашааг тэр хар нөмрөгтөд хуурцсан. Бас намайг алах даалгавар өгсөн гэдгийг хэлэхэд чиний харуулсан тэр хортой зүйлд бол миний эхнэр наашаагийн ээжийн дурсгал. Би түүнийг ээжийнхээ сүүлч үлдээсэн зүйлийг хүн хороох зэвсэг болгосонд итгэж чадахгүй. Амьд үлдэхийн төлөө гэхэд яаж ингэдэг вэ наа гэж хэлнэ. Манай Кали тэгээд
Таны харуулсан зөөлөн сэтгэлийн өмнөөс бид тэр хар шизүүлсийн талаар чимээгүй бай гэж үзсэн. Эзэнтэй Томас судал боллоо. Нөгөө л уурчин чинь зогчглаа. Гээд бүтэлгүй царайлаад алдчих юм аа. Тэр хадагтай үйлчлүүлэгчийн дүрд ороод тэгээд эндхийн дотоод бүтцийг сайн мэддэг бололтой. Тэр нууц хаалгаар гараад зогчглаа. Цэргүүд одоо түүнийг хөөж байгаа гэж байдаг. Маркус тэгээд энэ талаар өөр хүн мэдэх ёсгүй шүү гэж хатуухан хэлнэ. За ингэж наашаа болон хар нөмрөх зогцснаас хойш 2 хоног өнгөрчээ. Каллеж хурдан сэргэж байлаа. Нэрийн зүн жимэгтэй нэрийг Снорин гэдэг шүү. Бөө юм болоод хэлэхгүй явчих. Снорин тэгээд дайчийн хорог бараг л өөрөө давлаа. Түүнд энгийн хүн аль хэдийн буугаад өчгөр зүйлс олон тохиолдож. Чи том бусал зоригтой учир хорог давчих уу? Эсвэл хүчрэхийг сэтгэл зүгээсээ болов уу? Эсвэл хүчтэй биенээсээ болдг юм уу гэж бодцоход. Каллегийн нөхцөл байдлыг шалгаж бараг асуудал байхгүй болж байгаа болохоор нь тусламж хэрэг болвол дуудаарай гэд явнаа. Калле тэгээ тэр эмэгтэй хэлж байгаа үнэн бол тэр маш ихээр өвчин намдааг ширгэлсэн байгаа. Одоо наашаа мансуурагүй байгаа гэх аргагүй. Маркус тэрнийг мөшгөн гэсэн. Гэхдээ би зүгээр л чадахгүй нэгэд хотын ядуу буурай эсгээр нь тэднийг хайж явнаа. Калле уг нэг хоол ирчээгүй байхгүй юу? Ойрхон газар гэхдээ ийм л ялгаатай. Калле тэгээд нэг өхөн цэцэг зарж байгааг хараад нэрээ манай 2 дахь хүүхэд төрөх ойртож байгаа юм байна. Би ч одоо тэр хүүхдээс нэг цэцэг авч хаад байж үтэл. Хідэн танхаа нөхдүүд гудамжаар бөөнөрөө алхацгааж байдаг бөгөөд товчгонорын хүмүүсийг татвар авах нэрээр дээрэмдэг. Хүн алаад усны өнгөл шийчгээж буцахгүй хөгийн нөхдүүд юм байна. Бас эндхийн хамгаалагчдад хахуул өгчихсөн болохоор тэднийг хориглох ямар ч хүмүүс байхгүй. Тэр саяны жаахан хүүхдийг тэдний нэг нь холдооч гэж өшөглөө. Зоосыг нь авч явахыг хараад Калле тэрийг нам цогчно. Чи юм уу юу юм? Энд үгснээ яж байгаа юм? Би юу? Төлбөр төлмөр байгаа хүн байна. Гэт Калле ирснийхэн тоосыг гөвж өгнө. Харин хооронд хаанчимнаг газар доор хонглоор нөгөө хар нөмрөгчрөн зүгтж уугаад хадагтай наашаатай таарч байдیں۔ Наашаа түүнээс идчихэд бүтлгүүдчгүй гэж асуух ба хар нөмрөгт барууны аим бодсноос хамаагүй хүчтэй байсан учраас тэр хараалыг давсан гэж бас л худал хэлнэ. Нөгөөх нь тэгэж уумалцаад чи ийм үгдэж надад худал хэллээ. Гэт өөртөө нь өвчин намдаагч ихээр өгж байсныг мэдчихсэн байхаас гадна бодол ухаан нь энгийн гихэргүй байдаг. Хамгийн ажиргалтай нь хар нөмрөгт наашааг дуусгах болов гэтэл ардаас нь хааны цэргүүд гарч ирээд хар нөмрөгт өөрөө алуулхан тэр. Каллемон харин энэ үед нөгөө хэдэн нөхдүүдийг зодцоор байсан. Тэд улам олуулаа болсоор нэг мэдсэн ахлагч нь үртэл хүрээд ирж. Энэ нөхдүүд чинь нэг баян эмэгтэйгээс шар үстэй хамрандаа сөрөвтэй нэг хүнийг алах буюу Каллег алах нууц даалгавартай. Калле тэгээ тоог бол юуч барахгүйгээд нэгийг нь цохиж унгаагаад нэрийн гудам руу орчдیں۔ Ингэснээр тэд Калле руу нэг хоёроо л ирж бөөнөрөө ирцгээж чадахгүй болж байгаа юм. Сүүлдээ нөгөө зүйл нь Калле руу зэвсгээ шидэцгээж эхэлдэг бөгөөд Калле тэрийг зөрүүлээ шидгийг харсаа өдөрдөг чинь наанасаа буцсан миний гарт өхөн шүү гэж Каллег улам давчуу нөхцөлд оруулдаг. Гэхдээ Калле тэр дундаас нэг хөнгөн зоогд сувдахнаас өөр илүү шарахгүй гараад ирнэ. Нөгөө ахлагч нь энэ чинь мангас юм уу? Авгайг та бид яаж ийм юмыг алах болж байна гэж бодцоход ганцаар зогтох гэсэн Каллед баригдана. Нөгөөх чинь тэгээд иргэдэд энэ шаргал устыг чинь явах та нар өөрсдөө өгсөн гэж мэдээрэй гэж хэлсэн боловч Каллед энэ амар санагдсангүй. Тэр хамгаалагчдаа дуудчихаа. Намайг дуудвал эцгэх болно гэд Калле тэрнийг өгөөд явуулна. Язгуурны давуу талаа зөвөр ашиглаж байгаа гэх юм уу? Саяны нөхдүүдийг Калле дахиад энэ хавар эргэлтгэргүй болгосон гэхэд болно. Маргааш нь бигэн манай Каллег эзэн минь та өчигдөр хаагуур явсан юм дээ. Таныг бүлэг танхаачуудыг ганцаараа зэвэрлсэн гэцгээж байна лээ. Гэд манай хоёрыг юм ярьж байтал хонхны чимээ гарлаа. Биг нь бол тэмцээ хойшлох бололтой. Саяны хонх хааныг насууд болсныг зарлаж байна гэдэг. Одоо тэгээд хаанаас барж нөгөө мууч нь хаан болж байгаа бөгөөд Маркус манай Каллед одоо чиний үтсэн тэр цэвэр тулаан байх юм болов да гэхээс гадна нөгөө хар нөмрөгтийг алуулсан олцсон. Биеийн дэндүү гэмцэн байсан ч хувцас идлүүд нь таарсан. Манай хүмүүс өнөө өглөө тэрний газар доор хусны өнгөлөөс олсон гих чухал мэдээллийг Каллед хэлэхэд Каллед нөгөө танхаа нарыг хэнийг хөлшилсөн байсан юм шиг санагдаж эхэлж тэдэн рүү яравчалдаг. Тэгээд Каллегийн таамаглал зөв байж таадаг ба наашаа ч найл хэдийн дээр хоригдож буй танхаачууд дээр очихсон. Тэргүүдээрээ хоригдол хамгаалагч бүгднийг хороолгосон байх ба наашаа Каллетэй орооцолсноос болж бүх зүйл буруугаар эргэсэн. Би өгсөн чамаагүй чамааг хамт хүлнэ Калле гэж муу санаалцгаад явна. Тэрнээс дараа нь Каллег ирэхэд бүгд өгчихсэн байх нь мэдээж. Нэг хоригдол нь сүүлчээ амьсгаагаараа. Тэр цагаан эмхтэй солиорчгож гээд эцэг үгээ дуусгана. Энэ бүхнийг харсан Калле наашаал тэднийг чимээгүй болгохын тулд хороосон. Гэвч дэм эмхтэй ганцаараа олон хүнийг хорож чадахгүй байх байсан. Түүнд хамсаатан байна. Дахиад цус урсгаас өмнө би түүнийг олох хэрэгтэй гээд Каллег болд орчихсон байсан. Каллетэй түүний дараагийн өрсөлдөгч өөрөө уулзахаар ирсэн байна гинэ.
Кали түүнийг хараад цочордож тариад хариулна гэж байхгүй сте гэж бодож байхад нь тэр Калид ёслоод намайг богдуу гэдэг. Хүндэлж явдаг багштайгаа тулалдах болсон байна нэр төрийн хэрэг гэж хэлнэ. Кали түүнийг дотор оруулаад харахтаа өндөр нь надтай л ойролцоо юм. Гэхдээ булчин маас нь махчин Искандер хоёроос илүү юм. Өөдөө мөрөжглаа гэж бодож байх ба. Түүнийг яагаад уулзахаар ирснийг нь асуусан. Богдуу манай Калиг миний ачтан гих бөгөөд өөрөө ичимхий дотогшоогоо дандаа хүүхдүүдээр дээрлэхүүлдэг байж. Гэхдээ тэрээр 4 жилийн өмнөх Калигийн махчантай байсан тулааныг үзээд өөрчлөгдөжээ. Та эцэг хүртэл бууж өгөөгүй. Би яаж амьдрах ёстойгоо олсон. Маргааш нь би намайг дээрлэхдэг хүүхдүүдийг дийлсэн. Бас дараа нь амжилттай боксчин болох замдаа гарсан. Энэ бүхэн таны ач гэж хэлнэ. Кали бол чи энэ бүхнээ өөрөө хийсэн. Надад талархах шаардлагагүй гэд хэлтэл. Таач дараах юм аа, үнэхээр сайн уу юм аа гэж богдуу баярлаад сууж байсан буудангаа хугалцдаг. Энийг харсан биг нь Калид хандаж та амархан ялалт авчих юм биш үү гэж шивнэж үтэл богдуу. Би таныг ялахын тулд бүхнээ хийн. Энэ бол миний таныг хүндлэх хүндлэл гээд энэ хоёрын хооронд нэлээд үзэтэй юм болох нь тодорхой болов. Эндээс 3 хоногийн дараа Калиг нь тулаан эхлэх өдөр болсон байдаг ба Краун хаан болжээ. Тэгээд эхлэхээс өмнө гэмт хэрэгтнүүдээ гарга гээд дахин аллага үлдэх гэж байдаг. Эдгээр хүмүүс нь бүр хааны эмч болон туслахууд нь байвал яах вэ? Хааны эмч тэгээд би 100 удаа өгөх гэм буруутай. Гэхдээ бусад туслахууд маань гэм буруугүй. Тэднийг өршөөж ярил хаан минь гэж өршөөл гуйдаг бөгөөд хаан бол чи 100 удаа өгнө гэвүү. Та нар нийтдээ 14 лайн байна. Үлцэн 86-г чинь өршөөе гэд тэднийг хорооно. Энийг харсан Кали энэ улсад их мэдлэлтэй хүмүүс нь арай л галзуу байх юм. Энэ галзуу хаанаас болоод өгөхгүй тул би хичээх хэрэгтэй гэж бодоод талбарт гартал. Ард иргэд манай Калиг энгийн үедээс арай л илүү дэмжиж байх шиг болдог ба. Калигийн нэр хүн танхаа бүлгэмийг дарсан болохоор суг өсчгөж. Кали богдуугийн талбар дотор харсан илүү том харагдаж байна гэж бодоод өнгөрдөг бөгөөд энэ хоёрын хин хинэн л ялахыг хүсэж байгаа шүү дээ. Кали тэгээ түүн рүү үргэлжлүүлж дайрах гэж байснаа. Богдуугийн пикабо хамгаалтыг хараад зог тусаж тэр үүнийг өөрийн туршлагаас сурсан байна гэж байхгүй. Тэр хаанаас сурсан юм бол гэж бодоод галуун цохноо. Богдууш тэгээд ингээд цохиулаад байхгүй тул зайгаа шахаж эхэлнэ. Ингэж хоёул тулсныхаа дараа Кали тэрнийг их бэртагаас гадна боломжийн техниктэй юм гэж бодноо. Кали тэрний хүчтэй хэлэгдэхэд амнаас нь цус үсэрч Кали маа нам цохиулахнуудыг итэл үгүй байлаа. Кали түүнийг хаанаас ийм хамгаалтын техникийг заалгасныг нь асуудал богдов. Би нэг боксчонд ялагдаж байсан. Тэр хүнээс салахгүй гуйсаар угаад сурсан гэх ба Кали тэр хүнийг тоороос гэж бодож байсан зөв боллоо. Кали би энэ техникийг зөвхөн тоороосол заасан юмсан. Уур хөрмээр юм. Гэтэ чиний хамгаалалт дутагдлалтай гэж бодоод өршөлтөвч рүүгээ. Яст мэлхий адил хомиглаа гэж ялахгүй гэж хоёр талаас нь дайрч эхэлдэг. Кали тулалдаж байхдаа бараг түүнд хичээл зааж байгаа юм шиг техникүүдийг хэлээд байх ба. Сүүлдээ нэг ч оногдолгүй бултаж богдууд хүн цогөлт өгөөд. Чи бултах чадвараа хамгаалтайгаа ижил сайжруулсан байсан бол надад илүү чанга тулаан болох байлаа. Чи мундаг байлаа богдууг ин. Тулааныг үзсэн хүмүүс хоёулаа гайхалтай байлаа гэж хашгиралдаг бөгөөд Кроу хаач бүрийн хүмүүс яагаад тэр дорд муугийн нэрийг илүү дуудаад байгаа юм гээ тавтургүүтэж ялагтагчийг нь хороогож тушаадаг. Энэ шийдвэрт нь цэргүүд хүртэл цочордоно. Кали богдууд энэ чиний болж болохгүй гингүүтээ. Эрхэм дэдэс минь ялагчаар би богдуугийн амийг өршөөхийг хүсэж байна. Энэ талбар дээр богдуу миний эсрэг бүхнээ гаргасан. Тэр энэ талбар дээр дахиж зогсох болно. Тэгээд өнөөдрийнхөөс илүү үзүүлнэ. Хэрвээ та богдууг хороовол та дайны бурхныг уурлуулна. Гэж Калиг хашгирахад ард эргэвч мөн адил түүнийг амьдруул гисгээж эхэлдэг. Арга борсон Кроун хаан бүр сүүлдээ өөрөө харуулах гэж оролдоход нь Маркус иргэдэн очиж та ингэж байвал одоо байгаа жаах үн цэнэ үгүй хийн. Сарын дотор хаан суудлаас буусан хаан гэж түүхэнд үлдэхгээ юу гэж хэлдэг. Хаан тэгэхт нь яаж надад ийм юм хэлж чадаж байна гэх нь бол ойлгомжтой. Маркус тэгээд би дахиж ингэхгүй. Та минь инээмсгэл. Тэгээд хүмүүс жинхэнэ хааны төвчээрийг үзүүл. Гэж энэ удаадаа хааныг аргалдаг. Бигийн дараа нь Калид та тэр үед энд үйлсэлтэд өвхөж болохоор үйлсэл гаргасан. Та одоо тэмцээнээс гараад нутаг руугаа буцаж болно шүү дээ гэх бөгөөд Калид түүнд ийм юм ярих хэрэггүй. Зүгээр надад итэг. Хаан бол зүгээр л нэг ааштай байна. Маргаашнаас эндхий харуул хамгаалтаа нэмээрэй. Бас сонор сэрэмжтэй байж бай. Би тэмцээнд ялж аваргын нэрийг ээжээсээ даваач хуулна. Тэр болтол надад эндээс зүгтэх бодол байхгүй гэж хэлдэг. Нэг сүнэмэдэ байдаг нь Кроун хаанаашаа хоёр нэгээ таньдаг юм байна. Нааша энд нь яаж ч юм ороод ирч гисэн. Тэгээ түүний хүүхэжийг зантайг нь ашиглаж аргандаа оруулаад масууруулж.
Дюк Рутфоллинг гэдэг хүн рүү нууц захиа илгээгээд өг гэж байдаг. Эд хоногийн дараа манай Кали Дюк Рутфоллинг их язгуурнаас захидал ирсэн байхыг Кали хараад энэ хин юм бэ гэж бигнээс асуудیں۔ Тэр бол 5 дюкийн нэг. Тэр хотын гадна 500 зэрэгтэй байрлаад сар болж байгаа. Тэр одоо хаа өнгөрсөн учраас Кровныг ашиглах санаатай байгаа гэж бигийн тайлбарлах бөгөөд мөн тэрээр цэргүүдээ авчирсан байгаа болохоор Маркус болон Рутфоллинг хоёрын хооронд мөрөлдөөн болох боломжтой юм байна. Хэрвээ Маркус ялагдвал хаан тэрний утас үгэлдээ болох аж. Эндээс Кали өөрийгөө хоёр таалын нэгийг нь сонгох ёстойг ойлгодог. Манай хүн бол улс төрийн юмд оруулахыг хүсэхгүй байсан юм санаж Кали одоо ингээд нутаг буцах боломжтой ч гэлээ. Ээжэст энэ эрх мэдлийн асуудлуудын хоморгонд орохгүй байх баталгаа байхгүй гэж Кали бодцоход нөгөөрөд Фоллингтой ч уулзахаар очино. Тэр нь ийм цагаан сахалтай өвгөн байдаг. Кали тэгээ түүнд хоёр талтай хоёулантай уулзах нь шудраг үстэй гэж хэлээ түүнээс хотод яагаад арай л олон тооны цэргүүд дагуулж ирсэнг нь асуудаг. Харин нөгөө өвгөн чинь Маркус миний талаар тэгж хэлээ юу? Маркус өөрийн эзэмшил газаргүйч олон цэргийг удирддаг. Тэрнийг чи яаж дагагчдаа санхүүжүүлдэг гэж бодож байна? Хүмүүс л энэ талаар ярьдгүй юм. Тэр хаан тулсан эрдэнэсээс авдаг юм. Тэгээд л эрх мэдлийг гартаа авах гээд байгаа. Одоо хэн нь илүү сэжигтэй болж байна гэж хэлнэ. Өөрөө бол шудраг осны инхийн тагтаа бололтой. Бас дээрээс нь тэр жаах хүүхэд бол бууцсан шиг ч тийм чухал биш. Чамшиг нэр нөлөөтэй хүн л манай талд орох нь гол ухааны юм хэлдэг бол. Кали. Тэгвэл хоёулаа дайснууд болъё. Тантай найзын холбоо тогтооход насны зэрүүд эндүү их байна. Гээд уулзалтаа дуусгахад Рутфоллинг би чамайг өнөөдөр явуулъя. Гэхдээ удахгүй чиний толгоо биенээсээ сална гэж хэлээд үлдэхтэй. Ягаад заавал Маркусыг сонгосныг нь асуухад Кали. Та хоёрын айлын жуйсаа хаан туулс явдгаараа явна. Би чам шиг хүн чанаргүй юмнуудад дургүй. Ялагдал хүлээгээс айжгаа хүнтэй нэг тал болмооргүй байна гэж хариулдаг. Рутфоллинг бүр шаарлахад Калиг язгууртан болохоос өмнө юу хийж авсан бүгдийг нь олж мэдгийж хүмүүстэй тушаанаа. Дараа нь Кали биегэн дээр буцаж ирсэн бөгөөд тэр нэг тал болохооргүй юм байлээ. Маркуст би бүрийг тэгдгүүч ядаж юу хийж байгаа нь ойлгомжтой гэдэг. Дараагаар нь Калиг усанд ороод зоож үтэл. Энд үс юм уу багшаа гэж богдуу орж ирээд талархал илэрхийлээгүй байсан дуучлаарай. Таны ачиг яаж хариулахаа өдөр шөнөгүй бодлоо. Би танд өмнөж байхаа амаараа андгаалъя гэж эхэлнэ. Калиш түүнийг энд түр хугацаанд зочноор байж болно гэж хариулдаг ба. Кали тэнхүү тэмцээний 4-р үе зайтай байгаа болохоор түүнд юм зааж бас Торосын талаар судалгаа хийнэ. Богдуу жилийн өмнө Торостой таарч нэг цохиулаад ялагдсан гэх ба. Одоо Торосын ялалт чинь бүр 200 авчихсан явж байгаа юм байна. Тэгэхээр Кали Торосыг ямар хуу чадвартайг нь баримжаалах хэцүү байлаа. Тэр хоёрыг бэлтгэл хийж байгаа юм байна гэд ирээд явахт нь богдуу снорын сайн болоодохгүй яв. Энэ мөчөд хааны хоёр талд Маркус Рутфоллинг хоёр талцаж байдаг бөгөөд хааны торгон цэргүүдийг энэ өвгөний цэргүүдээр солих бас эрдэнэсийн санг түүнд хариуцуулах шийдвэрийг хаан гаргачихсан. Нөхцөл байдал улмалт ордож Кров Маркусын хараанаас зовлон гарч байлаа. Дээрээс нь энэ хааны шийдвэрт ямар ч ирээдүгөө болсон нааша хөшигний ардаас нөлөөлж байдаг. За энэ бүхэн ч одоо яах вэ? Кали маа дөрөвдөх тулаандаа орох цаг нь болсон байдیں۔ Түүний өрсөлдөгч нь дайжгүй өгчсөн биетэй сүүл тунж үлдсэн боксч болохоор бас л чадварлаг. Тэгэхдээ энд нэг нотой юм байдаг нь нөгөө муу өвгөн чинь боксчингийн шүүгчтэй хамт хавуулдсан байгаа юм. Калигийн өрсөлдөгч хүмүүс харагдахааргүй зүү шиг юмар Кали руу дайраа зүсэж эхэлдэг. Үзэгчд болвол арьсан боолтонд нурагдаад байна л гэж бодож байгаа. Энэ үед Кали бусдаж яваа санамсаргүй шүүгчийг нь тохиолдож унгаад сайн бусдаг тулдаа өрсөлдөгчөө элэгдэж зэвсгийг нь унгаад амруун шанаагаа хийчихнэ. Кали тэгээд би чамд чадвар харуулах боломж олгосон. Ийм амархан бүтэлгүүдүүл хаан чамайг хорооно. Гээд шүднээс нь салгав. Дараагаар нь түүнд өршөөл үзүүлэлгүй. Миний өнөөдрийн өршөөл дууссан гэд тулаанаа дуусгана. Рутфоллингч бүр төлөвлөгөөнд бүтээгүүд сонирн болж Калиг элит бокс ч юм уу юу юм гэж бодно. Кали ээжээс давраг болох юм байна уу? Гэхдээ бодон гахаа Торосч сайн оролцогч. Тэр 200 авсан ялалтай штэ гээд хүмүүс аль хэдийн манай хоёр дээр мэтгэлцээд эхэлсэн байдаг. Олон боксчид Калигийн алдар нэрнээс болоод анхаарлын төвөөс гадна байгаагийн нэг нь Торос юм. Гэхдээ тэр бусдын юу гэхийг тоолгүй тулаандаа шаргуу бэлдсэн боксчин. Манай Калиш түүний тулааныг анхааралтай үзэж дуусгана. Торос тэгээ тулаанаа өрсөлдөгчөөсөө ганцж амжилттай цохилт авалгүйгээр үнэхээр цэвэрхэн дуусгаж байгаа байхгүй юу? Ингээд Кали Торос хоёр хагас финал дээр хоорондоо тулалдахаар боллоо. Торос Калигийн хийсэн бүх тулаануудыг үзэж, Калиг бүх талаараа сайн болсныг нь мэдэж байдаг ба Калиг маргаангүйгээр оргилд байгаа боксчин. Хэрвээ би чамайг ялчих бол надаас илүү боксчин байхгүй болно. Би чамайг заавал ялах ёстой гэж бодож байдیں۔ Гэт хоногийн дараа Кали Торос шиг юм хийхэд бүтшгүй 1-2-ыг л хийж болох юм байна гэд байж байсан.
Кали танаас боксing тэмцээний хагас финалд орохоор үлдсэний хүндэтгэлийн зоогийн урилга иржээ. Нөгөөрөд Фолинг ч Калигийн аавыг авраг, ээжийг нь үйлчлэгч байсныг олж мэдсэн байдаг ч. Эзэн тулсад 2 жил юу хийснийг нь огт мэдж чаддаггүй. Тэгээд ямар ч хэрэггүй юм байна гэд болно. Оройн зоог дээр нэг язгууртай эмэгтэй Торосыг өөрийнх нь саналаас татгалзлаа гэж алгадчихад гэр бүлийнхээ нэрээр манай үнийг загнаж байдаг ба. Торосд бол хамгийн чухал тулаан. Эсвэл сүүлчийн тулаанаа нойртож байхад энэ язгууртнууд бол ямар ч хамаа байсангүй. Уураа гартал намайг алгадаж болно гэд хэлцдэг. Тэр үед нь Кали гарч ирээд "Хэрвээ Торосын дүгчхвэл надад асуудал болно шүү адагтай" гэд найзаагаа эвгүй нөхцлөөс холдуулнаа. Торос Кали тандаж "Чиний нэр хүнд үнэхээр өсчээ. Тэрний чинь ачаар амархан өнгөрлөө" гэх ба. Кали тэгээд надад баярлсан бол буугаад өгчих гэдэг. Тэр хоёр хамтдаа ээжис техний талаар ярилцаж, Кали хинэгэнтэй ямар нэг зориггүйгээр ингэж ярилцах нь таатай байдаг гэж би мэдээгүй юм байна. Би язгууртан болсноосоо хойш яг л баг зүгжсэн юм шиг мэдрэмжтэй байсан. Эсвэл Торос миний цөөхөд найз юм нэг ухраас юм болов уу гэж Кали бодох бөгөөд Доремон гарч ирээд "Тэ чиний боксыг үзэх дуртай. Чи ядаж тэднэр царайгаа харуулж хаач тэ" гээ Торосыг аваад явнаа. Энэ үед хаан гарч ирж хүндэтгэлийн үг хэлчихгээд бушуухан л буцаад явдаг. Нэг л өөр болчихож. "Торос чи намайг гоц ухаантан гэж боддог байх. Гэтэ чи л гоц ухаантан. Ээжис бэлтгэлийн кампийн шилтгэн. Бараг ганцаараа ээжистийг хэцүү үед нь тулгуур болсон. Торос би чамайг давж гарах болно. Би хамгийн хүчтэй нь болно" гэд энэ хоёр маа нэгнээ давах. Яг адилхан хүсэл зорилгыг дотроо тээдэг юм байна. Энэ өдрөөс хойш Кали зөвхөн бэлтгэлдээ л анхаарсан бөгөөд хагас финалийн өдөр ирж хамгийн чухал тулаан эхлэхэд бэлэн боллоо. Торос бол Калиг адил орчин үеийн боксыг мэдэхгүй ч гэлээ цэвэр байгалийн зөнгөөрөө энэ хүртэл ирсэн боксчин. Мэдээж энэ хоёрын хэн энд нь ялагдах бодол байхгүй. Өнөөдөр би чамайг давж гараад шилдэг нь болно. Би чиний тэмцээнд их тулаануудыг алгасалгүй үзсэн Кали. Ур чадвар, хэсвэр, бас сэтгэл зүйчээрж хамгийн шилдэг боксчин. Тэгэхээр би өнөөдөр чамайг ялах болно гэд тулаан эхэллээ. Тулаан эхлэхэд хоёулаа ирж хүчтэй. Бүх юм тулчихсан байгаа болохоор хэнэж оногцсонгүй. Удалгүй Торос Калигаас нүд салгалгүйгээр түүний цохилтыг хааж зөрүүлээд хүчтэй цогтөг. Кали маань Торос өөрийнх нь хөдөлгөөнийг уншаад байгааг ойлгодیں۔ Харин Торос Калиг би ялж чадах юм шиг мэдрэгдэж байна гэж бодох ба Торос Калигийн цохилтуудаас автоматар бултаад байдаг. Торосын бие олон тулааны явцад байнгын бултах зөнтэй болжээ. Тэгээд нэг айхтар контр цохилт хийсэн Кали хамгаалж амждаг. Кали тэгээд "Торос чи хүчтэй юм. Сүүлийн үеийн тулаануудад би бүхнээ гаргаагүй. Би ялагдах талаар хизээж бодож байгаагүй. Уучны тулаануудад би үргэлж тулаалтай эхэлдэг байсан. Тиймээс би ялалтыг авахын тулд илүү хүчтэй болох хэрэг гардаг. Давшгүй ангарч ирэхэд бүхнээ зөлөөд урагшлах. Хэрвээ би зүгээр зөөхөд тэрний би өөрөө хамгаалж байгаа бол би хэмнэлээ эвдийгээд Калиг цохихоо болоод орондоо цохиулчихна. Гэхдээ бас өөрөө ч цохих газартай болж энэ ойрын зайны тулаан болж хувирлаа. Өрсөлдөгчөө цэвэр цохиж чадаагүйгээ мэдсэн Кали буцаа зайгаа авах гэтэл Торос "Кали" гэж аимшигтай ашгараад Калид цохилт өгнө. Гэхдээ Кали ингээд шууд зодуулна гэж юу аах вэ? Зөрүүлээд сайн цохиж аваад зайгаа барих гэдэг. Тэгээд ийм юм болж хэсэг хугацаанд тулаан бөөн тоосон дотор юу болж байгааг нь мэддэхгүй өнгөрнө. Шүүгч тэднийг салахад Калигийн царай авах юмгүй болсон байх ба. Торос ч бас нэг тэргүй. Хэдий яасан хуурахыг Кали сонсчээ. Торос тэгээд ингэж бодож байдаг. "Би ирэх чөлөө, алдар нэр, бүх юмараа чиний хойно хосорсон Кали. Гэхдээ би чамайг боксоор ялах болно. Энэ бол миний сүүлчийн бахархал" гэж бодох ба. Калигаас бусаж түүнийг хүчтэй илэгдээд унгаачдаг. Торос тийхүү Калиг битгий босч иргэж бодож байсан ч хүндхэн цохилт авсан Кали шүдээ зугаад босоод ирдэг. Кали тэгээ "Саяных ч намайг дуусгах цохилчиг байлаа" гэж хэлэх ба. Торос Калиг цусаар ханиалгаж өгч "Сайн ярих юмаа" гэж дайралтаа үргэлжлүүлдэг. Энэ хоёрын тулаан бүрэл чангарахыг хүмүүс хараад энэ тулаан чинь гладиаторуудын тулаанаас зэрлэг юм болж байна гэж бодноо. Энэ хоёрт өөрсдийнхөө амьд үйлдэлээс илүү ялхан л чухал байв. Ямар ч хууль дүрм энэгний зөвшөөрөлгүй. Яг л эртний хүмүүсийн адил. Хүчтэй байх нь өөрөө шудраг ос. Энэ үед Торосын цохилтууд оновчгүй болж эхэлдэг бөгөөд Кали эргэлзсэн ч цохилтоо хойш түүнийг ялдаг. "Торос чи харж чадахгүй байгаа юм байна тийм үү?" гэд Калиг гэмшил мэдэрхэд Торос "Чи надаас хүчтэй байж тэгээд л болоо. Шалтак тоожох хэрэггүй. Чамайг сүүлжихэд байсанд би баяртай байна" гэж хэлдэг. Ингээд Кали сайн найзаагаа ялснаар тэмцээний хагас финал дуусав.
Маркус арай манай үний авсан бэртлийг хараад баярлсангүй. Яагаад гэвэл финалийн тулаан болоход энэ бэртэл нь идэж амжихгүй. Манай Кали тулааны дараа махгүй хоол идэж байдаг ба Торосыг ялснаас хойш түүнд авраг болгон сонирхолтой санагдаагүй бөгөөд Торос Калигийн өмнөх өрсөлдөгчдийг бодвол цэвэр нудрагаараа өргөл хүрсэн боксчин. Ямар нэг мутант эсвэл дайны зэвсэг биш. Кали тэгээд би одоо үхэхэд бараг л харамсах зүйлгүй боллоо гэж бодоод амжина. Кали тэгээд өөрийгөө батлахын тулд биш харин Торосыг шилгэнд байсан гэж батлахын тулд финалийн өрсөлдөгчөө хурдан дуусгана гин. Тагас финал өнгөрөөд 2-7 хоног өнгөрсний дараа финалийн тулаан хойшилжээ. Финал болох өдөр хүртэл Ордонд олон удаагийн хүндэтгэлийн найруулж исэн бөгөөд нэг шөнө хаан гүнжийн өрөөнд ороод би бол хаан биз дээ. Бүгд яагаад зөвхөн тэр Калигийн талаар асуугаад байгаа юм бэ гэж уурлаж сүд бүцгүүгээ хүзүүнээс нь багалзуурдаад хороочхож. Тэгээд энэ нь санаандгүй явдал гэж яригдаж байгаа ба бигийн түүний үзүүн гарны мөр тод байсан гэж хэлэх бөгөөд ийм юм болцоход байхад хүртэл тэмцээн жаахан хойшилсан ч үргэлжлэх юм байна. Кали тэгээд ийм зүйлүүд болж байхад Снорын санаа зовж байгаагаа хэлдэг ба 7 өнөختөө нэг ирээд байсан хүн алга болчлоо. Кали маань дараа нь гудамжаар явж байхдаа хээнигэн Кроун хаан бол дарангуулагч гэж хашгирч байхыг сонслоо. Тэр хүн нь дүүгээ алцаг Вэлен Жозеф байв. Тэрээр аав нь шокноос болж ухаан алсан учраас аавынхаа нэрийн өмнөөс охин дүүгийнхээ төлөө үг хэлж байлаа. Хүмүүс ихэндээ тэр Кроун бол гэмгүй охиныг алсан дарангуулагч гэж санал нэг байсан мэт боловч харуулуудыг ирэхэд гинтл бүгдээрээ түүнийг чи өөрөө эмэгтэй хүнд муу юм хийх гэж оролцсон биз дээ. Ичдэггүй амтан гисгээж эхэлдэг. Манай дүү шудраг бусаар алуулсан гэд нэмэр алга. Баригдаад явдیں۔ Цуу яриад харахсаар хүмүүс хааныг галзуурсан гэж бодоцоох болжээ. Тэмцээний финалийн өдөр болоход хүмүүс тулаанаасаа илүү хааны царайг харцгаахаар ирсэн байна. Уг нь тэдний хуримт зориулсан тэмцээн байсан шүү дээ. Хаан бүр миний нэрийг хинч магтан дуулсангүйгээд үнэхээр л тогтворгүй юу хийх нь тааж боломгүй нэгэн байсныг Рудфолинг одоо л мэдэж байдаг. Хаан тэгээд бас л хориглуудыг цаазалж тэмцээний эхлэнэ гэж байдаг бөгөөд энэ удаа ганц л арслан байв. Энэ арслан ч нөгөө хоёроо бариад идчихсэн хамгийн зэрлэг нь байж таарнаа. Гэтэл хориглуудуунд Снорын байж байдаг. Снорын тэрээр наашааг мөшгөж ордонд ороод баригдсан бөгөөд өөрийгөө үхэн тодорхой болж гэж бодоод үхлээ үлээж байтал. Богдуу түүний урдуур үсрээд ороод ирнэ. Манай үнжин Снорыг харангуутаал шууд үсрээд ирж. Богдуу энэ арсланд алуулангаа алдах ба нүдийг нь намж өгсөн ч өөрийн гараа тастуулах шахдаг. Кали энэ бүхнийг хараад тэр наашааг олохын тулд явчихсан байж надад болж эрсдэлтэй юм хийсэн байхаа гэж бодоод төмөр тороо нийлгүүлдэг. Тулаа эхлэегүй байхад бароо нээжэст гараад ирлээ гэд хүмүүс гайхашгүй яхав. Кали бас энэ хоород наашааг олсноо нэг зэрэгээр Маркус дамжуулсан байгаас гадна энэ нь дагуур хамгаалалт хүссний мэдээ юм. Кали ард иргэдэд хандаж харцгаа. Кали ижис би хэний ч хийж байгаагүй нудургаараа харуулна. Энэ ч энийг ирээдүйд хийж чадахгүй. Гэвь гартаа барьсан жадаа хугалцдаг. Кали жадаар арслан хороовол энэ цаазын зогсохгүй гэж бодож Снорын энэ үед үхэл амьдралаар солигдож гэж харах бөгөөд Калид итэг бид өгөхгүй гэж хэлнэ. Калигийн тойроосоос авсан бэртэл идэвхтэй багтаа 6 сар. Бүтэн 1 жил тулалдахааргүй байхаар байтал одоо ингээд арслантай тулж байдаг. Ганцхан хоногдоход л дуусна. Тэгээд ямар тач Кали арслангийн хоншоорлуун цохиж чаднаа. Гэвч арслангаас зайлсхийх аргагүй дайралт ирдэг ба Кали зүгтөх аргагүй болсон тул дээгүүрэнд авч гараад арслангаас тавихгүй зуурч эхэлдэг. Тэгээд нөгөөх нь арагшаас авч унаад нуруугаараа Калиг дараад Кали барьцаа алдагч тэгээд тийм амар бууж өгөхгүй штэ. Арслан бүр давхиж очоод Калиг ханаад маш хүчтэй мөргүүлчихнэ. Ихтэй тулаа ингээд дууссангүй. Кали 2 гараараа эцээ үртэл арслангийн хүзүүнээс боож тэр хоёр аль аль нь үхчих шиг чимээгүй болно. Ихтэй аз болж Кали тэр доороос нь босоод ирдэг. Тэгээд мань хүү наашагийн байршлыг мэдэж аваад энэ хоёрыг Маркусын цэргүүдэд миний нэрийг хэлээд хорогдох газар олоорой гэж хэлдэг бөгөөд эдгээр хүмүүсийн бүгднгийнх нь амийг Кали аварлаа. Кали тэгээд финалийн тулаанаа эхлүүлээ. Гээд өрсөлдөгчөө дууднаа. Хаан Кроун Калиг хороох тушаал өгсөн боловч энэ хоёр хоёлаа Калиг одоо хороохон сайн зүйл хүрэхгүй гэдгийг сайн мэдж байлаа. Энэ бол Калигийн финалийн өрсөлдөгч. Нэр нь Хектор.
Би өөрийнхөө амжилтыг их юм гэж боддог байлаа. Гэхдээ саяныхтай харьцуулбал юу ч биш. Би одоо бууж өгвөл үзэгчид намайг урьж тасна. Гэхдээ би үнэхээр тусалдмааргүй байна гэж бодож байдаг. Кали тэгээд намайг ядарч унахаас өмнө тусалдъя тулаан эхэлнэ. Кали үнэхээр л туйлдсан байдаг ба энэ Хектор махчин агнагч арай л гэж тогтож байна. Би ганц цогцолтоор унгаж болно. Гэхдээ болгоомжтой явах хэрэгтэй гэд мань хүн рүү тулахгүй байх ба Кали тандаж би чамайг боксчны хуваар хүндэлдэг. Хэрвээ чи сая Арслантай тулалдаагүй байсан бол авраг болох байсан юм. Ийм тэнэг тулаан хийснээс болж авраг нэр авахгүй нэ гэдэг. Тэгээд мань хүнийг цохиод хайсан Кали унсангүй. Үргэлжлүүлээд манай Калиг хід цохиж ухаангүй болгоно. Тэгээд Кали газар унлаа гэтэл ухаангүй болсон Калигийн бие байгалийн зөнгөөрөө маш хүчтэй цохилт явуулж. Энэ цохилтын Калид ялалтыг авчрав. Ингээд Кали хамгийн хүчтэйгээ баталж боксын авраг боллоо. Өнгөрсөн амьдралынхаа зорилгод хүрч чадлаа шүү дээ. Одоо хамгийн чухал нь амьд үлдэх. Тулааны дараа Кали биеийг тандаж, миний аялын утанд байх нэгэн цагтл бас тэмдэг хоёрыг эзэн тулсан элчин сайдад төрөх хэрэгтэй. Цаг баг байна гэж даалгавар өгнө. Ордныхоо өрөөнд байх Кроун хаан хэнийг ч захирч чадахгүй байгаадаа бачамдаж байдаг ба нааша түүнийг аргадаж, би мөнгөний төлөө Калиг хорох хөлсний цэргүүд болсон. Одоо Рут Фоллинг өөрийг нь биш Маркусыг дэмжинэ гэвэл тэр хүссэн болгоныг чинь хийн гэж төлөвлөгөөтэй юм шиг хэлдэгч. Яг үнэндээ үгсээр байгаа наашаад ямар нэг төлөвлөгөө байсангүй. Кали тэмцээнээс 2 өдрийн дараа ухаарад өөрийн биеэ маш муу нөхцөлд байгааг бодож байтал Маркус түн дээр ирж наашааг хаантай хамт байгааг мэдэж авна. Маркус тэгээд Калид одоо хаалт үйл ажиллагаа орцож байгаа. Гэтэ чи нутаг руугаа хараанд өвтөлгөө буцаж болно. Хаалт дуусгаад Рут Фоллингд байх шалтгагүй болж яваад өгнө. Гэж хэлдэгч Кали нааша энэ бүхний ард угаавал Рут Фоллинг явахаас өмнө иргэний дайн гарна. Би дуусгах тооцоотой гэдэг. Маркус тэгээд чи түүнийг хэлж олох юм бол хүснээрээ бол харин би олвол өөрөө аргална гэд явдیں۔ Кали бол наашааг дуусгах ёстой гэж шийдсэн байдаг. Үүнээс нэг их удаагүй хаалтын жагсаал болж байдаг ба Маркус бүх зүйл хэвэн болоод дуусна гэж тооцоолсон байтал Кроун хаан түүнд та торгон цэргүүд болон байнгын аримыг сайн бэлтгэсэн гэх ба би арена доторх цэргүүдийг Рут Фоллингийн цэргүүдээр сольчихсон гэж Маркусын цэргүүдийг хорж хаяад өнөөдөр надтай хамт шинэ хаант улс төрнө гэд Маркусыг хороолохоор цэргүүдэд дайруулж бүүн өмнө эхэлнэ. Энэ хоёр тал тулалдаж Драгосод гамшиг болж явах үеэр Калиг хороох 20 хүнтэй хөлсний цэргүүд Волмар эзэмшлийн гадаа эрцгээсэн байдаг. Хөөрхийн энгийн туслахууд тэднийг барахгүй ирнэл Калиг хамгаална. Түүний ачаар хоёр эзэн өөрчлөгдсөнгээ зогсож байхад нь Кали өөрөө гараад ирвэ. Нөгөөдөл нь түүнийг хүнд үрдэлтэй байх ёстой үстэй гэд гайхдагч. Энэ өдөрдөгч нь бол Калигаас айсангүй. Манай хүн тэгээд ямар ч үед тэмцдэг тул үцгэд бэлэнгээд үзэх гэтэл урдуур нь Гарет ороод ирдэг. Энэ хідэн Гаретыг хараад гайхнаа. Гарет тэгээд энэ хүн хааны цаазын ялыг эргүүлж Арслантай нүцгэн гараараа тулалдаж амьд гарсан. Тэр ямар нэг үл үзэгдэх хамгаалтанд байгаа. Би өнөөдөр зөв гэж бодож байгаагаа хийн. Надтай хамт тусаа урсахаа ураг шалах гэж хэлсэн тэдний хэсэг нь Гаротын таалд орж түүний зөв би дайны бурхнаар ивэгцэн хүнийг алж болохгүй гин. Харин энэ үед Маркус торгон цэргүүдийг аврахаар төлөвлөсөн байсан ч Рут Фоллингийн цэргүүд тэнд гал асааж байна гэсэн мэдэрч баларнаа. Маркус тэгээд энэ бүхнийг сунжирсан дайн болохоос өмнө зогсоох ёстой гэж шийдсэн байдیں۔ Уйман гарсан учир хотоос хамаг хүмүүсэл дөрвж байхад хэдэн өмөрөгтэй эвгүй нөхдүүд биегэндээ хамт урсгал сөрөөд буцаж байдаг. Харин нөгөө хоёр маань улмал цүгүүлээ болсон байх бөгөөд Кали сэлмээ гуртал тэмцэж балраад байхад нь бийг нөгөө хүмүүсийг амжиж дагуулж ирснээр нөхцөл байдал манай талд иргэнэ. Кали тэгээд эзэн туулсан цэргүүдийг авчирсан чинь сайн байна. Гэхдээ тэр гурав чинь цэрэг шиг харагдахгүй байгаа үстэй. Гэд өөрийнх нь 3 шав ягаад энэ байгаа гайхтыг. Энэ командлагч нь тэгээд Калид эзэнт гүрнийхэн бид хаан туулсан асуудалд оролцсноо мэдэгдүүлж болохгүй гэж хэлдэгч Кали би ганцаараа ордон руу явлаа гэж зөрүүдэлсэн учраас Калиг яаж ч үсэн хамгаалах даалгавартай энэ хэд хамт явахаар болд юм аа. Тийм бол 5 цэргийг манай хүмүүсийг аюулгүй зугтахад нь гаргаж өг. Бигэн чи боол байсан надтай адил муу нэрээр амьдрах болно. Хэрвээ бусад хүмүүс чамайг өөрөөр хараасаа гэж хүсэж байгаа бол миний хүлийн зөвшөөрлийг авсан шигэ. Адилхан үйллээрээ батлаарай. Ингэж Кали бигэнтэй салах осыгээд ордон руу явдаг юм. Энэ хооронд Маркус өөрөө хамгийн урд зогсож, цэргүүдийн хамтаар ордон руу дайран ороод тулалдаж алуулах шахаж байтал үл таних хүмүүс замыг нь цэвэрлээд эхэлдэг. Энэ шүүгэн дунд Рут Фоллинг хааны дарамт сүрдүүлгээс болж ийм юм эхлүүлснээ бодож Маркустай уулзраа болохоор загтал үжиж байсан.
Ардаас нөгөө наашаа ч нутаг төрөөд ороод ирэх юм аа. Калиг хувийн цэрэг эсвэл хүйсний цэргүүдээ ирснийг нь Маркус хараад түүнийг яагаад яваагүй юм гэж уйдаг ба цөөлдөө гуйж өн Кали охиныг минь олвол ядаж амийг нь өршөөгөөчтэй гэж гуйна. Харин Кали үүнийг танил төлөө хийж өгнө гэх бөгөөд наашаагийн хийсэн бүхэн ил болох юм бол сайн юмлаа болохгүй. Тэгээд манай эдийг цааш авахд цэргүү зүгээр хажуугаар нь зурж гүйцгээгээд байдаг ба нэг нь бүр Кали тантай би гар оржуулах уу? Дайны бурхнаас жаахан жигсэн ивэл авч магадгүй гэж байдаг. Манай хүн чинь дайны бурхан болцсон юм уу хайшаа? Энэ цэргүүд рүүд фолинг амгүй олцсон учраас ингэцгээгээд байгааг нь мэдсэн. Кали яарвчлах хэрэгтэйг ойлгоно. Кроун хааны өрөө наашаа бас л түүнтэй хамт байж байхаас гадна тэр Калигийн үгсэн гих мэдээг л хүлээж байлаа. Гэхдээ манай хүн чинь амьд шүү дээ. Энэ өрөө нь мансууруулж хүлээх хийгээр дүүрчихсэн. Кроун хаан бүр яс арьс шиг болсон байхыг Кали хараад уурладаг ба Кали түүнийг хүмүүсийн амнасаар тоглож хамаг юм самруулсан учраас чи бол жинхэнэ шулам гэд үеж өтөл Маркус бас орж ирдэг. Тэгээд эцэстээ нөхнийхөө үнэн төрхийг хараад итгэж яднаа. Ийм юмнуудаас болж хэдэн хүн тоглоом шиг үхэх ёстой юм гээд Кали тэднийг цаашид амьдруулахыг хүсдэггүй. Маркус тэгээд хэсэг эргэлзнийхээ дараа газраас сэлэм аваад өөрөө охиноо завчиж дараа нь Кали тандаж ядаж надад Кровныг үлдээ. Надаар хааны гэр бүлийг хамгаалвал би түүнийг хамгаалахыг хүссэн дэвш. Би бүх насаараа хамгаалж ирсэн хаан тулсаа дараагийн үедээ ямар нэг гэмтэлгүй үлдээмээр байна гэж хэлээд Кали түүнийг зүгээр орхидог. Ингэж найхтар бослого тэмцэл нэг шөндөө дууслаа. Кали Маркусын үсэлтээр хотыг нөхөн сэргийх хүртэл хамт үүрэг биелүүлж ирлүүгөө явах цаг нь болно. Кали маань махчааг нэгч арслан сургагч авраг Кали дайны бурхны хүн дүргээд арай л олон нэртэй болж Маркус одоо хажуунаас нь хааны ажлыг бараг хийгээд байгаа ба хаан Гүлисийн болчихж Маркус тэрээр Калиг тэр шөнө яагаад эзэн тулсын цэргүүтэй байсныг нь асуудیں۔ Манай Кали тэгээд хэлхээс өөртгөө болж өөрийгөө эзэн тулсын хаантай найз надад хэн нэгний алдар нэрийг зээлж гайхуулах сонирхол байдгүй юм гэж хэлээд Кали эцэст нь нутаг руугаа буцлаа. Калигийн нэр хаан тулсад мөнхөрсөн юм. Кали маань гэртээ жил өнгөрсөн бөгөөд тэр хооронд хаан тулсад Кроун хаан Уильям Жозеф даалуулсан. Хоёр дахь хаан хүүг хаан судалд суухад нөлөө бүхий хүмүүсээс болж иргэний дайн гарч эзэн тулс гаднаас оролцож энийг нь сарын дотор дуусгаж хаан тулсыг тодорхой нөлөөнд оруулсан гэх мэт олон зүйл болсон байдаг. Сулын ээжэст бүс нутаг ямар ч асуудалгүй бүхнээс холоор өнгөрчээ. Бас ээжэст маань зэрлэг жимсний дарсаараа хөгжиж байлаа. Тэгээд Кали зочид ирснийг хэлэх ба богдууны хоёр эхнэр нөхөр болжээ. Снорин бол богдуу шиг өөрийнх нь төлөө амиа золох мангар хүн байхгүй гэж хэлж байгаа юм. Богдуу маань тэмцээнд орохоор явж байгаа юм байна. Дараа л дахиж уулзах байх. Нэг жилийн дараа хаан тулс эзэн тулсын бүрэн хараат болсон ба манай Кали дээр нэг өдөр Филопис өөрөө ирэх ба Калид эмч үүд болсныг хэлэхээр ирж тэгээд манай хүнээс эмчтэй яг ямар холбоотой байсныг нь асуудаг. Кали ч өөрийгөө өөр ертөнцөд амьдардаг байсан. Эмч бид хоёр өмнө нь үхэж тэр мэдлэгтэйгээ дахин төрсөн гэдгээ түүнд энэ удаа нуулгүй хэлнэ. Филопис хаан тийм амар цочордсонгүй. Энэ нь хамаагүй задархааргүй зүйл учраас Кали бүхнээ нууж байсныг мэдэж авдیں۔ Тэгээд Филопис Калигаас өөрт нь ажиллах хүсэлтэй үгүйг асуух боловч Кали одоо үлсэн амьдралаа гэр бүлтэй зориулна гэж татгалзнаар ингээд Калигийн түүхийг дуусгаж болох ч гэлээ. Энд нэг 20 жилийн цагийн алгасалтай үйл явдал байдیں۔ Юу гэсэн үг вэ гэхлээр 20 жилийн дараа хөгжирсэн Кали гарна гэсэн үг юм. Энэ нь 10 чаптер юм болдог. Тийм чухал биш жаахан сунжирсан үйл явдлуудтай. Тэрийг алгасаад Кали таалал төгсөн үедэр очих юм бол хавил юу. Кали маань өвгөн болох хүртлээр ач хүүхдүүдтэйгээ бүтэн амьдралаар амьдарсан юм. Түүний оршуулгын ослолд олон хүмүүс хүндэтгэл үзүүлэхээр ирснэ. Хамгийн цочирдмоор нь эзэн хаан Филопис. Бас айлмын жанжин Искандер байв. Гэхдээ хинч тэдний Калитэй ямар холбоотойг нь асууж зүрхлээгүй юм. Кали үүд болсныхоо дараа нэг сонин хийсвэр ертөнцөд ордог ба тэнд эмч Жоныг олж харах шиг болно. Тэр энэ зүү зэрэглээ шиг орон зай цааш явалгүй Калиг хүлээж байж энэ голын цаа тал руу гарсан бол хизээч буцаж ирэх боломжгүй гэж Жон хэлэх бөгөөд энэ бүдэгхийн сүнс бол жинхэнэ Кали юм байна. Энэ сүнсэл Калид юмсад хурдан даасан зөгцоход нэмэр болж байж. Ер нь бол манай хүний тал сүнс нь. Тэгэд манай Кали түүнийг тавьж уулаад өөрөө ч мөн Жоны адил бүхнээ биелүүлсэн болохоор голыг гаталж эхэлнэ. Гэхдээ Кали би хүчтэй болмоор байна. Би хүчтэй байсан бол энэ хэдийг их хоолойг сонсож Жоныг төрүүлээд явж вэ. Би дахиад нэг явах газартай боллоо. Би чамд хүчтэй болохыг өөрөө заагаад өгье гэд буцдیں۔ Өмнөд Солонгосын хаан ихтэй нэг залуу хэдэн нөхдүүд мөнгө өгөөгүй болохоор 100-нд хийцэн байх ба. Тэр 100-ын дотроос тэр хүн нь би нэг удаа хийсэн байхад хоёр дахь ихэд юу ч саад болохгүй гэж амандаа өглөөд гараад ирнэ. Тэгэд өөрийг нь шатаах гэсэн нөхдүүдийг зөхиод нөгөөдүүлээ өөрлөгөө дуудснаар
Khaled чемпион төгсөв. Тэгээ зохиолгоо төгсгөлөөртөөс хамт байсан үнэж үзэгчдэд үнэхээр их баярлаа. Би анх энэ хогоор бичлэг хийж эхлэхдээ их хүн үзнэ гэж огт төсөөлөөгүй, ямар ч хүлээлтгүй байсан. Гэтэл өнөөдөр бид нэг ийм олуулаа болгожээ.